Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ ингээ Cats Talk podcast ээлжтнийгийн дугаартаа тавтай морил. За ингээ бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэн маань subscribe, like, за комент үлдээгээрэй гэж хүсье. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Балетанд дурлсан сэтгэл бас баг зэргийн сандралтаагаар та бүхний өмнө зогсож байна. Нуучин шилдгээр шалгарсан юм а. 23 наснда Монгол Улсын гавьяа жүжигчин цолгөртөж 20 жилийн турш балетын урлагт амьдарсан Отхон Төгсийн Ануужин. Одоо угаасаа л хүний амьдрал хайран дээр л тавтдаг шүү дээ. Би бинийгээ хайрлах, хосууд би бинийгээ хайрлах, эцэг их хүүхдүүд би бинийгээ хайрлах, найзууд би бинийгээ хайрлах тий. Зүрүүд өнгөрсөн хүнийг ч гэсэндээ нэг туслаад дэм болох боломж олдож ивэл тэр хайрыг өгөх тий. Тэрэн дээр л тогтдог. Тэгэхээр яг балетаас ингээд олон төрлийн хайруудыг ингээд харна гэсэн үг. Олон төрлийн хайрыг харна. Жинхэнэ дурлалыг харна. Жизел гэхэд хайрынхаа төлөө өгдөг. Тэгэхээр яг тэрийг үзэж байгаа хүн яг тэрийг мэдрэхийн тулд яг тайзан дээр үзүүлж байгаа хүн л өөрөө тэрүүгээр амьдрах хэрэгтэй юм шиг санагдав. Өнөөдөр бид түүнтэй мөрөөдөл, сорилт, ухаарал дүүрэн замналынхын тухай илэн далангүй ярилцсан нь энэ юм. Олон хэлэхгүйгээр яг нэг зүрхэн туссан үг айгу хүн төрдөг юм байна. Тэгэхээр нөгөө хүн нэг нэгэндээ аюу сайн үгээрээч тэр те бүхэл төсөдөр амар сайн нөлөөлж ин те. Хүний зүрх сэтгэлт юм ингээ хийж чадчих гэдэг болвол. Тий. Ер нь гэхдээ үг чинь хүнийг хасаан чиг алан чиг гэдэг чинь яг үнэн юм шиг санагдав. Яг заримдаа алдаа оноо гаргана. Мэдээж хүн юм чинь дандаа бод төгс байж чадахгүй шүү дээ. Тий. Угаасаа танаа төгс байхыг хичээж гэж боддоггүй байна. Одоо өмнө нь бол астай алтаач гарахгүй баймаар байна гэж алдаа гарахтаа уйлж мэлдэг байсан бол одоо тэгэхээр болсон. Алдаагаа ч гэсэн хүлийн зөвшөөрдөг баймаар байна. Алдаагаа ч гэсэн хайрладаг баймаар байна. Яг тэ тэгэл хүн болгоно л алдсан шүү дээ. Харин алдаанаасаа сайхан суралцаад тий. Тэгэл за чи энэ дээр алдсан шүү Анужаан гэдгээ мэддэг байхад л тэгэл юм болон сайжирна гэж боддог. Сайн байна уу? Сайн байна уу? За тавтай морил. Баярлаа, урьсанд баярлаа. Таатай байна. Өстой таныг бас энэ цоож байгаа ч гэсэндээ гөм их таатай байна. Тэгээ одоо дээрээс нь шинэ жил ингээ болох гэж байгаа учраас одоо цөмөөхөө бас тоглогдож байгаа тийм ээ. Тий. Тэгээ яг сайхан үе таарж ийн гэж бодож байна. Харин тий, шинэ жил болохоо дуур амьсгал хасаараад гоё байна. Ер нь шинэ жилийн маяг дуртай. Айгу гоё санагддаг. Манайх одоо цөмөөхөө тоглогдоод тийм цөмөөхөө чинь нөгөө нэг 12 удаа тоглогдож байгаа энэ удаа 5 дахь хагасаа мөцсөн болгон тоглогдоод одоо идэл ажилдаа явж байна да. Одоо та ихтэй багшилж байгаа гэсэн бэлүү? Тий, одоо бол би бүжгэлж байгаа. Гэхдээ давхар дасгалжуулагч багш хийж байгаа. Яг 10 хаажуур. Тий, яг 12 сард бол цөмөөхөө дээр бол яг дасгалжуулагч багшаар ажиллаж байгаа. Гэхдээ ерөн бол бас өөрөө бас бүжгэлж байгаа. Нөгөө багш гिचгээр бүр бүжгэлхээ хэлсэн юм болоо гэж бодогдоод ах шиг хүмүүс. Тийм. Тэгээ би бүжгэлж байгаа. Гэхдээ давхар багшаас одоо өөрийгөө сорж байгаа гэх юм уу? Тий. Тэгээ яг саяхнаас багш болж байгаа гэсэн үг юм. Тий. Саяхнаас би угаасаа 10 сард Монголд ирсэн. Тийм. Тэгээд 11 сараас эхлүүлээл ерөн бол дасгалжуулагч багшаар ажиллаж эхэлж байна. Цоо шинэ хүн байна. Тэгвэл одоо нэг амьдралын бас нэг юм өөр шинжилтийн үйл явцыг ороод явж байгаа юм байна шүү дээ. Тий, ерөн бол тэгж байгаа. Тэгээд багш болохоор бас их гоё ч юм байна, тийм ээ, хэцүү ч юм байдгийн байна. Тийм. Тэгээд яг нөө өөртөө ажиллана гэдэг чинь айгүй амар. Өөрийгөө л бүшлэн, тий, өөрийгөө сэтгэл зүйтэй ажиллана. Тэгэхээр яг багш болчоор яг бүжигчдийнхаа сэтгэл зүйтэй, тий, бүжигчдийнхаа ажиллах чадвар, булчин яаж инээж ийн гэл ингээл нөө бусдаа ингээ санаа тавихаар илүү өргөн хүрээтэй болчихдог юм шиг санагдаж байгаа. Тий. Тэгээ яг багш болоод яг энэ багш болоод яг тасгалжуулж байгаа үедээ энэ цаг үеийг айгу хайрлаад амар аз жаргалтай өнгөрөхийг хичээж байгаа. Илүү их одоо юу гэх юм. Бусдад одоо яг энэ цөөхөн жил бүжгэлж байгаа энэ цаг хугацаанд аз жаргалыг мэдэрч enjoy байгаасаа гэж бодож байгаа. Тэгэхээр тэрийг илүү их нөгөө хилж мэдрүүлэхтэй тийм талаас нь ажиллах юмсан гэж хичээж байгаа. Яагаад гэвэл балетын урлагч ерөн их хүн тий мэдээч аягүй их стресстэй дүрдээ орно. За тэгэл том жүжиг тоглохын тулд нөгөө нэг стресс их давна. Их техник хүн техник хийн тий тэгэл хөл гар өвдөн нөгөө бүтэн биеэрээ ажиллаж байгаа учраас маш их одоо recovery хэрэгтэй. Тэгэл хаяа сэтгэлээр унана тий за би ястаа чадахгүй байна. Тэгэл толинд харахаар онцгүй харагдаад эхэлдэг тий бид нар ч нөгөө толтой байнг харьцаж идэг учраас тэгэхээр яг хөө тэрийн аль болох зөөлөж тий аль яг энэ ажилдаа эрэхтэй дуртай тий нийгэмдэгтэй дөрөв стресстэй байгаа тий тэгэхээр ажилдаа эрэхтэй юм
дуртай. Тайзан дээр байхдаа ингээд жинхэнэ аз жаргалтай, жинхэнэ баяр баясгалыг яг тэр хөгжмийг, тэр тайзан дээр байгаа мөчийг, тэр үзэгчдэд өгөх тийм юмыг мэдрэх тийм боломжийг олгож чаддаг багш байх юмсан гэж хичээж байгаа өөрөө. Тийм тэгэхээр яг хуу тэр хүн өөрөө аз жаргал мэдэрч те тэрнээсээ кайф авч иж үзэж байгаа хүн тэндээс авна. Би ер нь тэгж боддог өөрөө. Түүнээс иш ингээд өөрөө асар их стресстэй байх юм бол тайзан дээр гараад хэдийн инээмсэглэж байгаа ч гэсэндээ одоо энерги байдаг гэж би боддог. Тийм болохоор бүх юмаа үлдээгээд тухайн цаг хугацаанд ажилдаа ирэхдээ аз жаргалтай, таатай те тийм ажлын энерги нь гоё те тийм байгаасай гэж бодож байгаа болохоор тийм юмыг аль болох нөгөө нэг хөх гэж хичээж ин. Гэхдээ мэдээч одоо би ч нөгөө цоо шин юм болохоор мэдхгүй юм айгүй их байгаа. Тийм тэгэл яг зөвлөөл багш нараас асуугаал тэгэл ерөн ажилчил байна. Тийм ер нь бол их чангал байна. Тийм бусдыг одоо ингээд нөгөө хөглөх тийм чухал ажил байдгийм байна л да. Одоо ингээд хоёуланд нь бол өнөөдөр авчирсан зураг их байна, ярих түүх их байна гэдэг шиг те. Би одоо бахтал дүүрэн таны одоо түүхүүд рүү ороход надад одоо маш гоё байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хоёулаа сая ингээд балет гэл ингэснээрээ хоёулаа одоо энэ балетийнхан яг бүжгэлж байгаа үеийнхэн зураг барьж аваад тэгээд яг одоо 20 жилийн багцлаад ингээ харах юм бол танд яг ямар мэдрэмж ингээ төрж байна? Яг би бол яг өөрөөрөө бахарах чинь ингээд байхгүй тий. Ер нь гэхдээ яг тэгж ин яагаад гэвэл ер нь балетын урлаг айгүй шүүмжлэл донд байдаг. Тий. Яагаад гэвэл одоо ингээл сайжруулахыг үргэлж хүсдэг учраас гэх юм уу тий. Энэ дээрээ тэгээ тэрэн дээрээ тэгээ гэл ингээл ер нь сайжруулахыг их хүсдэг. Тэгээд бүжигчд өөрсдөө бас тийм байдаг. Одоо ингээл маш их уншина, либретогоо зохиолоо уншина, маш их үзнэ. Бусад бүжигчд яаж мэдэрдгийг, яаж бүжгэлдгийн гэдгийг үзнэ. Дээрээс нь судална тий. Тэгэл би анх Хунднуурт гарч байхад манай багш ташлаа багш яг хэлж ирсэн. Чи хүн ямар байдгийг эхлээ судал гэж хэлж ирсэн. Тэгээд би аягүй хунгийн бичлэгүүд үзчихсэн. Зүгээр яг шууг яхна. Хүн болчин тий. Тэгэхээр чин би ярьж чадахгүй. Биеэрээ илэрхийлнэ. Тэгээд тэр залуу надад дурлна. Гэхдээ намайг хүн биетэж миний зүрх сэтгэлийг хүнээр харна. Айгуу ийм гүн утгатайгааз тий. Тэгэхээр чин тэр утга болгоныг би өөрөө гаргахын тулд би эхлээд тэр шувууны хөдөлгөөнүүд ямар байдгийг, шувуу юу яаж далавчаа нээдгийг гэдгээс эхлээд судлах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэл яг анх тэгэж эхлээл ямар нарийн байд юм бэ гэж бодсон. Тэгэхээр маш их мэдрэмж шаардна. Сонгодог урлаг ялангуяа балетын урлаг бол яг ингээд одоо бас харахаар олонч бас гол дүрд бүжгэллээ. Тэгээд аль болох л ерөөсөө дүр болгоны онцлогийг, дүр болгоны шин чанарыг гаргах гэж хичээдэг. Тийм. Тэгээд тэрийг аягүй судлах гэж хичээдэг. Одоо 20 жилийн хугацаанд ингээд сурсантайгаа нийлээд 20 жил шүү дээ. Тэгээд ер нь бол өдөр болгоныг илүү сайн байхын төлөө хичээж өнгөрөөсөн. Ялангуяа одоо энэ сонгодог урлаг дээр бол өдөр болгон өөрөө өөртөөгөө тэмцэжсэн. Тэгээд тэр маань надад аягүй их давуу тал болдог гэж би боддог. Миний үзэл бодол бол бусдад 2 цаг ч гэсэн аз жаргал, хайр, гуниг зовлон, тэр сэтгэл байгаа тэр гаргаж чадахгүй мэдрэмжүүдийг өгөх үүрэгтэй юм байна. Тэрийг мэдрүүлэхийг хичээх үүрэгтэй юм байна. Тэгэхээр яг энэ насанда болсон энэ мэрэгжлийг эзэмшснийх би тултал явах юмсан л гэж хичээдэг. Бусад бүжгэлж байгаа хүмүүсээ ч гэсэн яг тэгээсэ гэж боддог. Яагаад гэвэл энэ цаг хугацаа айгүй үнэтэй, айгүй богинохон. Угаасаа бүжгэлж чадхаа болчихно. Энд чинь бүтэн биеэрээ ажилтдаг те физикл ажил шүү дээ. Тэгэхээр угаасаа бүжгэлж чадхаа болчихно. Тэгээд тэр үед би тийм байсан юм аа, би ингэдэг байсан юм аа биш. Зүгээр л би чадсан те. Би өөрийнхөө тултал хичээдгээр чадсан. Тэг би энэс илүү угаасаа хичээж одоо илүү байж чадахгүй болтлоо би хичээсэн гэдэг сэтгэгдэлтэй хөшрөөсөө гэж айгу хүсдэг өөрийгөө. Тэгэхээр тэрэн дээр айгу фокуслдаг гэх юм уу. Яг энэ зургийг харахаар тэгжил бодогдчихэв. Зүгээр л одоо хаяа нөгөөнийг бид нар айгу өөрөөсөө голдог байхгүй юу. Ерөн бүжигч хүмүүс одоо ялангуяа сонгодог урлаг хийдэг хүмүүс яагаад гэвэл нөгөөнийг илүү л гоё болмоор байдаг. Илүү сайн болмоор байдаг учраас. Гэтэ хаяа ч гэсэн өөрөөсөө бас магтмаар санагддаг. Манайхан шоолдог нөгөө талны ажгаар явахдаа хүй сая ямар хөөрхөн хөнгөрөө гэдэг ингээ буцаа таланд өөрийгөө харахаа ёо гэж инээдэг байхгүй. Тэгэхээр би хүйе хинч намайг магтахгүй би бас хаяа өөрийгөө бас магтмаар байна штэ гэдэг. Талны ажгаар ингээ явахдаа хоошороо нэг тал руу хараад ирмэл тэгэж жоо сэтгэлээ сэргэдэг гэх юм уу. Тэгээд нэг бас хөгжилтэй ч юм шиг те. Тэгээд
тэгдэг. Тэгэхээр ерөөсөө бас хүн чинь бас магтаалаар явдаг. Тий. Тэгээд дандаа л унтраагаад байвал хин асгавд. Тийм учраас ялангуяа урлагийн хүмүүсийг бол сэтгэл санаагаар айгүй дэмжиж явах хэрэгтэй. Сэтгэл зүйтэй айгүй ажиллаж явах хэрэгтэй. Сэтгэл зүйн ажил хийдэг болохоор Шүүмжлэл дунд байдаг гэдгсэн шүү дээ тий. Хинээс ирж байгаа шүүмжлүүд гэсэн үг. яг өөрийгөө шүүмжилнэ. Тэгэл яг мэдээж бусдаас ирнэ. Одоо бусд нь илүү сайн болоосоо ч гэх юм уу тий. Тэр чин хөлчин тэгжилээ, энэ чин энэ тэгжилээ. Мэргэжлийн талаас л та. Тийм шүүмжүүд агих байдаг. Тэгэл бид нар чи яг энэ урлагийг хийж байгаа учраас мэрэгчлээ сайн байхыг хүсдэг учраас тэгээд тиймэрхүү шүүмжүүд ирнэ. Тэгэл яг тэ тэгэл шүүмжлэхгүйгээр бас хүн сайжрахгүй шүү дээ тий. Тийм даалгүйгээр ч хүн сайжрахгүй. Тийм учраас тэнцвэртэй байлгахыг айлуулах хичээдэг. Тийм болохоор хаяас өөрийгөө магтчихдаг байгаа шүү. Тий сайжрахын тулд байнгын одоо нөгөө багш нараас нэгсүүлээл ингээл сайжрахын тулд маш их шүүмжлүүд хэлэхээр маш олон ингээ шүүмж сонсоод хар мэдээч хэрэг өөртөө бас ингээ тодорхой хэмжээнд дарамт ирж байгаа юм байна л дээ тий. Тийм дарамт ирнэ. Тэгээ бүжигч хүмүүс бас ингээл өөрсдөө толинд харна, байнга толинд харна. Тэгээр чин миний хөл юм байна, миний гар юм байна гэл тэгэл бас сэтгэл зүйтэй холбоотой, гормонтой холбоотой юмнууд явдаг тий. Тэгээ яг тэрийг бас мэддэг байх хэрэгтэй. Танд хамгийн их одоо таалагддаг тийм гол дүр гэдэг үл ямар дүр бол? За би өрн бол айгу тийм жүжиглэлт ихтэй. Одоо ингэ нэрээр бол жүжиглэлт ихтэй дүрүүдэд дуртай. Яг тэнд илүү их амьдрахыг хичээдэг гэх юм уу? Тийм. Жизель балетын дуртай, Дон Кихот балетын дуртай. Тийм. Тэгээд яг хөдөлгөөний дандаа сонгодгууд олон 100 жил тайзан дээр ингээд оршиж байгаа балетууд. Тийм. Тийм болохоор илүү драматик тал руугаа тий. Тэгээл тиймэрхүү балетуудад илүү их дуртай. Ер нь гэхдээ бүгдээрээ л гоё. Бүгдээр өөр ингэсэн онцлогтой. Өөр тэгж их ялгаад ах юм бол нэг байхгүй. Тэр онцлог болгоныг тухайн цаг үедээ бүжиглж яхтаа л дурлж чадах юм бол бүх балетууд гоё яах гэж боддог. Одоо тэгэнгүүт зохиолч найруулагчид болвол яг ингээд үзэгчдэд мэдрэмж өгөхийн тулд ямар нэгэн мэдрэмжийг ингээ хөглөхийн тулд зохиол ингээ бичиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр зохиолыг бие сэтгэл мэдрэмж бүхий л зүйлсүүдээр ингээ биеэр илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт та одоо сайн ингэлсэн. Тэр хунгийн дүрд орох гэж ямар нарийн байд юм бэ? Тэр хун одоо тэр эрэхтэй одоо дурлуулахын тулд ингэж их ажилласан ч гэдэг юм уу те. Тэнгүүд ер нь ингээд үзэж байгаа үзэгчдэд юуг илүү ойлгуулахыг хүсдэг болч гэдэг юм уу? Нийтлэг байдлаараа гэх юм уу? Хайр. Тий. Хайр, дурлал тий тэр одоо угаасаа л хүний амьдрал хайран дээр л тогтдог шүү дээ. Тэгэл би бинийгээ хайрлах, хосууд би бинийгээ хайрлах, эцэг их хүүхдүүд би бинийгээ хайрлах, найзууд би бинийгээ хайрлах тий зүгээр зөрүүд өнгөрсөн хүнийг ч гэсэндээ нэг туслаад дэм болох боломж олдож ивэл тэр хайрыг өгөх тий тэрэн дээр л тогтдог. Тэгэхээр ерөөсөө л хайр дээр л тогтдог. Тэгэхээр яг балетаас ингээд олон төрлийн хайруудыг ингээд бас харна гэсэн үг. Олон төрлийн хайрыг харна. Тийм. Жинхэнэ дурлалыг харна. Жизель гэхэд хайрынхаа төлөө өгдөг. Дараа нь сүнс олсныхаа дараа бусад одоо сүнснүүд нь ирээд нөгөө ингээд бүжиглүүлсээр хагаад өхүүлдэг тэр залуу. Одоо ер нь залуучуудыг эргээд шарил тэр нэрвэл тэгэхэд Жизель ганцаараа уучлж өгөхийг гуйдаг. Ягаад гэвэл энэ үнэхээр жинхэнэ хайр байсан юм а гэд. Тэгэхээр яг тэрийг үзэж байгаа хүн яг тэрийг мэдрэхийн тулд яг тайзан дээр үзүүлж байгаа хүн л өөрөө тэрүүгээр амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. 2 цагийн турш яг Жизель болох хэрэгтэй ч юм уу тий. Тийг санагддаг. Тийм учраас тэрэн дээр л их ажиллахыг хичээдэг. Бүжиг дэглээ чинь одоо зүгээр л хөдөлгөөн тавихгүй шүү дээ. Бүжигийн найруулагч гэдэг чинь одоо хүн чинь ийм учраас энэ хөдөлгөөн орж байгаа, тийм учраас энэ хөдөлгөөн ийм үйл явдлыг илэрхийлж байгаа гэж дандаа бодож тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хэдий тэр тавьсан дэглэсэн хүнтэй уулзаж чадахгүй ч гэсэндээ тэр хүний үзэл санааг үргэлж авч явах хэрэгтэй. Тийм учраас тэр чинь сонгодог урлаг байдаг. Тэр олон жилийн түүхийг те одоо өгүүлж байгаа учраас. Тэгэхээр яг хөө тэр дэглээч юу гэж бодож ийсэн бэ гэдэг юм дээр айгу фокуслах хэрэгтэй. Тийм болов гэж бодлоо. Яг тэр мэдрэмжийг ингээ гаргана гэсэн үг шүү дээ. Тэр мэдрэмжийн тэр хэлэх гээд байгаа санааг нь яагаад энэ хөдөлгөөнийг тавьсан. Тэгэхээр одоо нөгөө нэг өөрөө сайн судлах хэрэгтэй. Сайн ч одоо багш нар нь ч сайн зөвлөх хэрэгтэй. Ер нь яг нэг үзүүлбэр ингээ гарахын тулд хэр удаан хугацааг зарцуулах тул. Шинээр гарч байгаа бол одоо тэгээд сармаар бэлдэнэ. Яг хав дам биеэр болвол те ингээд бүжиглээд олон дөрүүдэд гарцсан хүмүүс болвол тэгэл хөдөлгөөний техник юм хийгээл явчихна. Тэр яг жүжиглэлт яг судалгааг бол хүн өөрөө л хийх. Судалсан зүйл дээр нь багш нар туслах хэвээр, дэмжих хэвээр, илүү их задлж зөвлөж өгөх хэвээр. Хоёр талаас суглуулсан мэдлэг дээрээ үндэслээд тэр жүжиг
одоо бүтдэг л гэж боддөө шүү. За одоо хоёлаа ингээд ерөнхийдөө ингээд балетын урлаг бол ийм гоё үн цэнийг ингээ үзэгчдэд өгдөг, ийм утга учиртай гэдэг талаас нь ингээ ерөнхий ярьж штэ. Тэгэнгүүт одоо дотоод амьдрал руу нас ингээ орж үзмээр байна л тэ. Балетын урлаг яг балетыг илэрхийлж байгаа хүмүүс донд ер нь хэр их өрсөлдөөн, тэргээр зүйлсүүд ер нь яг өрсөлдөөнд ягаад гэвэл энэ чинь бүгд хичээж байгаа юм чинь. Бүгдээрээ хичээж байгаа. Тэгээд бүгдээрээ л яг тэр дүрийг аваад тайзнаар амьдрахыг хүсэж байгаа. Бүгдээрээ л өдөр болгон ганцхан бие хичээгээгүй шүү дээ. Бүгд өдөр болгон өөрөөсөө тулдаж тэндэрж тэр мэдрэмжийг ингэж авах гэж хичээж байгаа. Тийм. Тэгэхээр өрсөлдөөнтэй. Гэхдээ тэр өрсөлдөөн нь одоо юу гэдгийг нөгөө кино минон дээр гардаг шиг тийм одоо амар юм бол байхгүй. Зүгээр яг цэвэр мэрэгжлийн өрсөлдөөн гэх юм уу? Тийм. Спортын талбар шиг адилхан гэсэн. Спортынхан шиг. Тэгэл ерөөсөө нэгт өөртөөгөө тулдна тий. Хоёр тэр ерөөсөө өрсөлдөөн нь хүн өөртөөгөө тулдж ижил үр дүн нь одоо өөрсдийг нь шигшигдэж гарч ирдэг гэх юм уу. Тайзны урлагийн нэг онцлогтой юм нь бол авилгал байхгүй гэдэг юм гэлээ. Тий нөгөө нэг тайз өөрөө шийддэг тэрийг. Үнэхээр биеэрээ л хийж байгаа юм чи чадахгүй л тэгэл чадахгүй шүү дээ тий. Ямар ч одоо хүн хүчээр дэмжиж гаргасан ч гэсэн тэгэл дийлэхгүй л тайзан дээр тэгэл гарч чадахгүй л гэсэн үг шүү. Тэгэхээр тэрийг өөрөө тайз шийддэг. Тийм болохоор тэгэл өдөр алган хичээх хэрэгтэй тий. Тий. Угаасаа юм өрсөлдөж л илүү сайжирдаг л гэж боддог. Та түрүү ингээд толны урдуур гарахтаа ядаж би өөртөө урам өгөх хэрэгтэй гэлдэгжсэн шүү дээ. Тэгэнгүүт та юу нөөртөө хэрэг сэтгэл хангалуун байдаг бай. Сэтгэл хангалуун уу? Янз та. Яг уу нэг одоо ерөн яг бүжгэлж байгаагийнхаа яг ингээл бүжгэлсэн юм харахад бол ерөөсөө дандаа л дотоо санагддаг. Яг яагаад би болохгүй байна? Яагаад би энийг яг тэргэж бодсон шигэ эсвэл яг миний өөрийн шүтдэг бүжигчин шигэ би хийж чадахгүй байна. Ер нь л хандгүй гэх юм. Сэтгэл ерөөсөө хандггүй. Түүнээс яг уу би чадна, энийг хийх гэж байгаа учраас би хичээн өөртөө итгэн гэдэг юм бол мэдээж сайн. Түүнээс ш яг бүжиглэх одоо бүжгэлсэн ч юм уу бүжгэлж байгаа бичлэгээ үзэх ч юм уу те тэрийг ахын бол яг бүжгэлж байгаа тал дээр бол ерөөсөө өөртөө ханддаг. Бүр л илүү сайжирмаар санагддаг. Яагаад тэр бүжигчид надаас илүү байгаад байна вэ гэдэг асуултыг дандаа тавьдаг. Би яг яаж ажиллах хэрэгтэй болохоор өөрийнхөө шүтдэг тэр бүжигчин шиг болж чадахгүй гэдгийг дандаа өөртөө ингээд шат тавьдаг гэх юм уу. Түүнээс ш яг би өөртөө яг амьдралынхаа турш бол өөртөө итгэлтэй. Тийм. Зорьсон зорилготой бол айгүй итгэлтэй. Яг бүжиглэх тал дээр хандахгүй байж л илүү сайжирдаг байх гэж сайжрахыг хичээдэг байх гэж боддоо шүү. Тийм. За одоо ингээд сая ингээд Монголд ер нь улсынхаа нэрийг олон улсад гаргасан хүн болгоныг л ер нь бол сүүлийн үед л одоо би тэгж хараад байгаа мó. Надад бол ингээд сүүлийн үед ингээд улсынхаа нэрийг олон улсад гаргаж байгаа хүмүүс нь маш их олонд ингээд хүрдэг болчиход байна шүү дээ. Тэнгүүд таны амжилтыг би одоо айлч хэр өнгөрөөсөн болов гэж би бодсон шүү дээ. Би ерөөсөө ингээд манайх нөгөө пост гэдэг вебсайтаа штэ та тэгээ тэрэн дээр ингээд ярилцлага өгөөд тэгээ тэр үеэс хойш жишээл би мэддэг болж байгаа байхгүй. Залуу гавьяат. Тэгээд залуу гавьяат юм байна. Тэгэл ярилцах нь уншаал айгүй их таалагдаал те. Тэгэл дараа нь судалж үзлээ. Тэгээс судалж үзсэн чинь өөхөстө жинхэнэ нөгөө улсынхаа нэрийг гаргана гэдэг шиг он жилүүд яг таны амьдралд маш их байжээ тий. Айгуу бахархах юм сэтгэлд өрсөн байхгүй. Тухайн үедээ танд юу нэг ямар санагдчихсэн өөрөөрөө яг тэр бахархах мэдрэмж нь тухайн шагналуудыг аваад мэдрэгжсэн үү эсвэл бас чамлаад ингээл явж исэн болов уу гэж бодсон. Яг би бол мэдээж хүн юм чинь баярлаа шүү дээ тий. Аваад жоохон шокнд орно тий. Түүнээс ерөн бол би илүү их өөрийгөө баярлахаас илүү аав ээжээгээ баярлж байгааг харах дуртай. Яг бахархаал тий. Яг тэрийг харах л илүү гоё дээ. Надад бол хүн болгон янз бүр ахaltaа тий. Гэхдээ би бол яг тэрийг хараад аав ээж хоёр маань яг чин сэтгэлээсээ баярлал амар бахархаж байгааг хараад би өөрөө би нэрээ мундаг байжтэй л гэж бодсон. Түүнээс яг тухайн үед бол бас залуухан хүүхэд болохоор чинь бас сайн ойлгохгүй. Тэгээ одоо ингээд Монгол Улсын аяж жүжигчин гэдэг цал тэмдгээр шагнуулаад 7 жил өнгөрчээ. Одоо л айгүй сайн ингээл нэрээ ингэсэн байх шүү, хичээсэн байх шүү гэл нэг тийм мэдрэмж орж ирж байгаа болохоос яг 23 таа үед бол мэддэггүй юм байлээ. Нэг мэдэхгүй зүгээр илүү хичээх ёстой. Өөрийнхөө зорьсон зорилготой
би хийх ёстой ажиллаа л илүү их хичээж ажиллана. Намайг тийм учраас шагнаж байгаа юм байна гэдэг бодол илүү их давмгаалдаг. Өшөө надад хийх юм зөндөө байна гэж боддог юм байлээ. Би бол тухайн үед тэгж л бодож байсан. Тэгэл багш маань ч гэсэн надад тэгж хэлж ирсэн. Тухайн үед яг ордноос гарч ирээл аав ээж хоёр тосож аваад тэгэл нүунийг нүдэнд нь бүр ингээд баярын нэг юм бүр ингээд очгийгээл тэ нэг яг тэрийг харахаар өө манай охин аваа тас шүү дээ гэл ингээд нэг аав ээж нар чинь яг тэгж харахаж ирээл тэ тэрийг сонсоод нэрээ би хичээсэн юм байна да. Нэрээ би ч одоо бахархамаар юм хийсэн юм байна да. Би сайн байжээ гэж бодд юм байлээ. Түүнээс биш нь яг тухайн үед ингээр бас их сандарсан. Ерөн бол айгүйх сандарсан. Яагаад гэвэл дандаа том хүмүүстэй орсон. Тийм олны танил мундаг хүмүүстэй орсон. Тэнгүүт чинь нөгөө үсгээрээ би нөгөө хамгийн дээр зогсох хөстэй болчдөг. Үсгийн дараалалаар зогсд юм билээ. Тийм. Тэнгүүт чинь нөгөө ануужингийн гэхээр одоо тэр олон хүмүүсийн чинь хамгийн урд нь авиа цол тэмгийнх нь хамгийн урд нь зогсож чинь. Тэгээ надаас дээшээ дандаа илүү том цол тэмдэг одоо шагнагдж байгаа хүмүүс зогсдог. Ардын жүжигчин төрийн сойрхолд гэх мэтчлэн. Тэгэл тэр олон хүмүүсийн дунд зогсохоор чинь би яхах юм би энэ сүүлдэн зогсчихъё. Та хэд ингээд дээшээ шахаа зогс гэдгсэн чинь надад тэгж хэлжсэн. Хүнд авах ёстой дараал гэж байдаг юм аа. Яг надтай хамт одоо шагнагдчихсэн хүн байхгүй юу. Тэгээд би одоо даанч тэр үед нөх хүүхдээсэн болохоор нэрийн сайн сандгүй. Тэгээд яг хэлжсэн. Авах ёстой дараал л гэж байдаг юм аа. Миний охин дээшээ зогс. Чиний авах ёстой дараал чинь дээр л гэсэн үг. Гэл яг хэлэхэд нь л би тухайд ямар гоё юм бэ нэрээ. Эргээгээд одоо дараачийн хүн 18-тай ч юм уу авч яхад нь би яг ийм байх юмсан л гэж би бодсон. Ямар гоё юм тий. Тийм хүмүүс чинь тэгээд ийм нөгөө нэг хүмүүсээс ийм үлгэрлэл авдаг юм байна л да. Одоо ялангуяа ийм гинт тэгээд ийм олон хэлэхгүйгээр яг нэг зүрхэн туссан үг хүнд хүрдэг юм байна. Тэгэл байнга яриад байвал тэр чинь ингээл өдөн шүү дээ. Тэгэхэд яг тэгэл хэлэхэд чинь чи төрүүлж авах ёстой бол төрүүлж л аавна. Энэ бол хувь заяаж гэх юм уу. Нэг тийм яг мессеж өгөөл тэгэхэд чинь яг гой санагдд юм бэл. Тэгэл вау. За гэл очиж зогсоол тэгэл дараа нь дараачийн хүн авахт нь би бас яг тэр хүн шиг тийм гайхалтай нэг сэтгэлд нь хэлсэн үг хэлээл зогсож явах юмсан. Тэрийг хэлээ зогсож явахдаа би амар өөрөөрөө бахархмаар байгаа байхгүй юу. Би ч нас юм гоё том зүрх сэтгэлтэй хүн болж чадчихэ гэд тэгээ тэр бас хуцаа шаарддаг л ахalta. Тэгэхээр тэрэнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй болов гэж бодчих. Тэгэхээр нөгөө хүн нэгэндээ аюу сайн үгээрээч тэр бүхэл төсөөдөр амар сайн нөлөөлж ин хүний зүрх сэтгэлт юм ингээ хийж чадчих гэдэг болвол тийм. Ер нь гэхдээ үг чинь хүнийг хасаан чиг алан чиг гэдэг чинь яг үнэн юм шиг санагддаг. Харин одоо таны хувьд балетийн хамгийн сайхан нь тэгээ хамгийн хэцүү нь яг юу вэ? Балетийн хамгийн сайхан нь тайзан дээр гарах. Тэр олон өдрийн бэлтгэсэн юм үзүүлнэ. Дээрээс нь тэр тухайн мөчөдтэй тайзан дээр яг тэр амьдралаар амьдрах боломж олдох. Мэдээж тэгээд тэрнийхэн одоо шагнал олгож алга ташлт авах. Хамгийн сайхан гэх юм. Тэр аюу үнцэнтэй санагддаг. Мэдээж хэцүү зүйл гэвэл тэр өдөр алганы бэлтгэл өөртөөгөө тэмцэх сэтгэл зүй тэгэл өвдөлт маш олон байгаа. Тэгэл заримдаа халуунтай ч гэсэн ирж бүжгэлж исэн үе зөндөө би. Одоо тийм хүмүүс ингээ ярихаар энийгээ үлгэрлээд байгаа мó гэх тэгээд идэгэн тэгээ үлгэрлээгүй шүү зүгээр ерөн ийм юм туулж ийж ингээд одоо үргэлжлүүлж өөрийнхөө карьерийг ч гэсэндээ тайзан дээрх энэ амьдралыг ингэж үргэлжлүүлд юмаа гэж өөр тохиолдсон юм а л хэлж байгаа. Хоолой өвдө боохгол тэгэл ээж маань ирж тариа игээл тэгэл би тайзан дээр гарч илаа. Одоо манайх ч бас хүн хүч жоохон сул байгаа. Яг хуваар тоглолтын дээр заогдсноороо бүжгэлэхгүй бол өөр хин нэгэн гинет гарах болно. Гинет гарах эрсдэлтэй гэмтэхтэй. Тэгээд тайзан дээр янз бүрийн эрсдэл гарах магадлал өндөр болно. Тэгэхээр аль болох стандаа саад болохгүй хан шиг хийх ёстой юм хийхийг л зорддог байхгүй. Тийм үе зөндөл байдаг. Тэгээ нэг тэрэнд бүр ингээл шантраал гэхээсээ илүү энэ бол байдаг л зүйл гэдгийг одоо бүр хүүхэд насаас нь эхлээд 10 настайгаас нь хойш өдөр алган ойлгуулж ирдэг. Өөрөө сонгодог өрлөг нь. Тэгдэг тийм болохоор нэг одоо ч тэрийг амар хэцүү гэж бодгоо хэлчихтэй. Тийм туулах ёстой л юм гэж боддог. Тийм сайхан юм бас ихтэй үнэхээр гоё өрлөг. Тэр хөгжим тэр
мэдрэмж, тэр хөдөлгөөнүүд, тайз, тэр зрийтэл, тэр алга ташилт, тэр тоглолтын дараах гоё хүндлэлүүд, тэр олон гоё цэцэг, тэр гоё хүмүүсийн сэтгэл, гоё үгнүүд гэд ер нь бол сайхан юм бол үнэхээр ихтэй. Өөрийгөө гоёор мэдрэх, тэр амьдаар мэдрэх гэдэг чинь амар үн цэнтэй санагддаг шин. Хоолой түр ярьжсэн ёстой дунд байдаг гэж ярьжсэн шүү дээ. Тийм. Ер нь бол урлагийн өөрөө айгүй их багаас нь эхлүүлээд цэвэрхэн байх ёстой. Байлныг чинь цэвэрхэн байх ёстой. За чишгээ ингэж өмсөх ёстой, тэркогоо ингэх ёстой, хэскигаа ингэж анзлах ёстой, тий үсээ ингэж боох ёстой, ёс зүйн юм байх ёстой. Одоо багштайгаа мэдлээд, гиш нартайгаа, ах нартаа өдөр болгон мэдлэх ёстой. Гэх мэтчлэн хөгжмөө сонсох ёстой гэх ингээл ер нь багаас нь тийм юм айгүй их ёстой дунд байлгадаг. Тэгээ яг минийх болохоор тэр дундаас үзэл бодлоо авч гарч ирэхийг айгүй хичээсэн юм уу. Тэр ёстой дунд хит баригдалгүйгээр өөрийн гэсэн ануужин гэдгээ болохыг айгүй хичээсэн. Би өөрийн хазтай айгүй сайхан багш нартай байж таардаг. Тэгэхээр анханасаа авсан багш маань Монгол Улсын авж үжигшин туул агш байна тий. Одоо ингээл ташлаа багш байна. Яг ингээ наадтай яг хүүхэд насны дараа нь яг ингээд 17 настай сургуулаа төгссөний дараа яг амьдрал дээр ингээд туулах насанд минь энтергээд дандаа сайхан багш нар таарч ирсэн. Тэгээ би ерөн их сайхан хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авч чаддаг. Тэгээл одоо урайхаа багш байна. Манай багшийн багш нь сайн мань багшаа гээл тэгт чинь л бистэ нэрээ ингээл чамааг ингээд бүжиглээд ингээд тайзан дээр амьдрахыг чинь тарах завшаантайдаа би өөрөө айгүй аттай гэж боддог шүү. Гэхээр би бүр юу вэ ийм том соёнгээр үлгч хүн те. Тэгэхэд надад ийм гахалтай үсийг хийлнэ. Ямар ухаантай юм бэ л гэж боддог. Ойч үедээ урам өгч чаддаг тий. Тэгэхээр ерөн би их сайхан хүмүүстэй одоо нөхөрлөдөг. Бас түрүүлээ те ингээд арга гэр маш их чухал нөлөөтэй ингээ байдгаа гэлтгсэн шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээ энэ дуран дээр бол балетчин ингээ бүжигчин гэдгээр ингээ харагдаал хоёлаа сая яг энэ амьдралын талаар ярьлаа шүү дээ. За тэгэнгүүт одоо таны ард бат зогсох ингээ гэр бүл байна. Гэр бүл байдаг шүү дээ тий. Энэ зургийг харж амар хөөрхөн санагдчих. Миний хүү аягүй жоохон энэ хоёр мотел байсан ба. Одоо тэгээд гэр бүлтэй болохоос айгүй гоё. Ээж болохол бүр сайхан. Гэртээ арай ирэхэд ээжээ гэл гүйж ирээ. Ээжээ сайн уу гэл намайг ухтаал аваад тэрвэрдэг тийм хүнтэй байна гэдэг айгу гоё юм байлээ. Яг ингээл хэдий ядарсан ч гэрлүүгээ за ажлынхаа бүх стрессийг гадаа нь үлдэн шүү гэд гүн амьсгаа аваад гаргаал тэгэл гэрлүүг ордог байхгүй юу. Тэгэхээр яг миний хүү өөдөөс надад цогтдаг байхгүй юу. Ээжээ гэл амар баяртай. Тэнгүүт чинь хараад ямар гоё тэр энерги шууд авч байгаа хгүй хүүгийнхэн хайрын. Тэгэл ерөн гэр бүлтэй болох айгүй сайхан. Одоо ч нөгөө хуваалцдаг хүнтэй болцсон. Хэцүү юм тохиолдвол одоо хандаа хэлнэ тий. Тэгээд надад зөвлөгөө өгнө. Зөв зүгээр ээжэл заримдаа айгүй сэтгэлээр унаад ч юм уу. Дотор сонирм олонгот би нөхрөөгөө тэгдий. Би ч ингээд чамайг яг нэг 15 секунд яг тврэт идэхүү гэл тэнгүүт манай ингээл амар чанга твэрэл ямар ч юм ярихгүйгээр зүгээр тврээл тэгэл сэтгэл санаа сайхан болол явчихдаг. Тэгэнгүүт чинь анх болохоор ингээл тэгэнгүүт яач ийсэн чи зүгээр үү тий зүгээр штэ миний арай ингээл гэл тэнгүүт чимээг байж байгаа шүү дээ. Нөгөө тврэл гэсэн. Тэгээ сүүл рүүгээ мэддэг болцсон. Би зөвлөгөө сонсгоогүй байхгүй юу? Тэ зөвлөгөө сонсгоогүй, тайвшрал сонсгоогүй. Зүгээр л яг тэр 15 секунд 30 секунд зүгээр л яг тэр хүний дулаан энергийг мэдрээд тэр хамгаалтанд байгаа гэдгээ мэдрээд явах надад илүү үнцэнтэй байгаа даахгүй. Тэг анх тэрийг мэдхгүй манай хүн нөгөө нэг тайвшруулах гал тий ингээд ясээсин гэтэн бэ хэлдэг. Нэг хоёр удаа хэлсэн юм а. Тэгээд өөрөө ойлгоод тэрсэн. Тэгээд нэг удаа айгүй сэтгэлээр унаа тэрсээд уйлаад тий тэгсэн чинь надад би чамайг үнэхээр супер хүчтэй эмэгтэй хүн гэж боддог байсан. Тэнгүүт яг одооний энэ байдлыг чинь харангуут би бас чиний нэг тэ ийм шин чанарыг чинь мэдэж авч ийн гэл тэгэл намайг яг тэрхт нь би надад бүр үнэхээр гоё санагдчихсэн. Тийм тэгээ одоо ерөн нэг юм хамгаалттай байна гэдгийг мэдрэх айгүй гоё юм байл. Тэгээд ганцаараа юмны төлөө зүтгээд байхгүй хамт хөтөлцөө зүтгэх хүнтэй айгүй гоё санагддаг. Тэгээд дээрэс нь илүү удаан, илүү аз жаргалтай, илүү хичээж амьдрах шалтгаантай болсон. Тэр маань одоо хүү.
Хүүгээ бусдад хэрэгтэй өөрийгөө хайрладаг сайн хүн болох юмсан л гэж. Хүн болох юмсан л гэж хэлж. Харин та хоёр яг хүүхдийнхээ хүмүүжилд аягуулсан анхаард юм шиг надад таны ярьсан сонсчихсан надад тийг санацсахгүй. Тэгээд Америкийн нэгдсэн улс явсан гэсэн үү те? Тий. Яг уулын зорилго нь бас яг үнэндээ энд бас утаатай. Тэгээ төвжрэлтэй. Тэгээд хүнс гэл яг тухайн үед чинь нөө хүн маань айгүй өвддөг байсан. Айгүй ханаа түрээл тэгтээ айгүй хүнд өвддөг. Айгүй өндөр хаалуурдаг. Чихмхэн нийтээлэл одоо нөө бүгдээрээ л өвдөж байгаа. Тэгтээ яг тухайн үед бол бид хоёрт айгүй эмзэг санагдаад. Тэгээд эхлээд Канад явж үзээд Канад бас бид хоёрт ихнийх таалагдаагүй. Тэгээл Америк руу очиж үзээл за энэ ч болох юм байна гээл. Тэгээл бичиг баримт өрдүүлсэн бичиг баримт маань гараал. Тэгээд явсан. Тэгээл очиод үзсэн нийгмийн асуудал дээр үнэхээр сайн. Одоо тий одоо хүнс хангамж тий хүүхэд анхаарч байгаа. Орчин сайн. Тий, орчин сайн. Тий. Тэгтээ яг ингээд нэг өдөр очисон чинь ингээд миний хүү надтай монголоор ингээд машины юу гэж ярьсан мөртлөө англиар бүтэн өгүүлбэрээр яриад. Тэгээд би нэг орой бодоод бид хоёр хоёулаа монгол хүн тий. Тэнгүүд хүү яг ингээд Америкт төсөөл яг Америк хүн болно. Угаасаа. Тэгэхээр би яг хүүхдээ ойлгодоггүй хүн болчихоо дээ. Нэг юм монгол юм нэг үзэл бодол гэж нэг байдаг шүү дээ. Нэг юм монголоо гэсэн сэтгэлтэй тий нэг юм тийм биш одоо болчихоо дээ гэж бодсон чинь халамжтай байх сэтгэлгээ. Тий одоо нэг гэр бүлсэг сэтгэлгээ. Одоо бид нэр Аз хүмүүс тэр дундаа монгол хүмүүсийн нэг юм онцлог байгаа шүү дээ. Би бинтэйгээ харилцаа, эцэг эхийгаа гэх харилцаа одоо нэг хүмүүжлийн хувьд ч гэсэндээ нэг нэг тийм юмгүй болоод яг нөгөө хит би сэтгэлгээтэй болчвол би хүүгээ бас ингээд ойлгож чадхаа ойлчих үдэ гээд жоохон айсан. Тэгээд нэгт айсан, хоёрт бас би бол гэр бүл айгүйх сансан. Тэгээд ээж аав хоёр маань яг ингээд би яхаас хоёулахна манай хүн ч гэсэн ихчтэйгээ ингээ хоёулахна. Тэгээ нэг нь гадагшаа явчихаар нэг л хүүхэдтэй Монголд үлдчихэж байгаа. Тэгээл одоо ах маань ингээл айгүйх ажилтай. Тэгэл баг үзэгдэж харагдахгүй. Тэгэхээр аав ээж хоёр хоёулахна болчихдог. Тэгээ дээрэс нь ингээл би нөвдлөө жоохон инглээ тэглээ гэл ярангуут чинь би холоос санаа зовх надад бол үнэхээр хэцүү байсан. Угаасаа л яг гадагшаа яваад нэг юм битгэрэл тэгэл яг тэрийг давж туулвал тэгэл цаашаа амьдэрдэг гэл хүмүүсээ сонссон л та. Тэгтээ ягаад ч юм яг хэдий олон жил ээж автаагаа ингээд байж чадах үлээ. Тэнгүүд одоо аав ээж маань бас настай болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийн хугацаагаа тооцож үзэнгүүд би яг ингээд Америкт байгаад тах нь зөв ч үү буруу ч үү гэж бас бодсон. Тэгээд төр бит хоёр айгүйх ярилцаад ямар ч л лээсэн одоо төр хугацаа нь бол ямар ч хэлсэн Монголд ирсэн байгаа. Тийм тий одоо цаашаа юу болохыг би сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч хэлсэн яг одоо ирээд ээжтэйгээ автагаа яг ингээд уулзаад тий тэгээд байж байгаатай айгүй happy байгаа. Яг ч минь цаг хугацаа амар үнэтэй байсныгаа мэдхгүйгээр гадагшаа яваад тэгээ тэнд амар ойлгоод ирсэн юм шиг санагдаж байгаа. Гэх юм уу? Харин жоохон тэгдэг юм шиг тий. Гадагшаа яваад гэхдээ яг хүн юм туулж ирсэн санагдаад байдаг. Монголд ингээд амар бужигнаантай тий. Би бас Канада, Америк айл ингээ байж үзсэн байхгүй юу? Тэгэнгөт яваад ирэнгөт надад бол ялгаа нь яг тэр санагдсан. Монголд аявих бужигнадаг. Өстой нэг юм халаан дундаа гэдэг шиг тий. Тэр нь надад амар гоё санагдсан. Би бас ингээ Канадад ер нь бол бүр амьдрах шийдвэр гаргацсан байж байгаа. Тэгээ ер нь бол Монголыг бас ингээ сонгоод ер нь бол бас ингээ ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээ Монголын амьдрал ч гэсэндээ надад амар гоё санагдаад. Тэгээд нөгөө бид нэр ингээ байгаа боломжуудаас ингээ олж хардггүй юм шиг одоо миний хувьд гэсэн. Тэгээд яг ингээ Монголд бас ингээ боломж байгаа юм байна гэдэг шиг. Өнөөдөр одоо юм подкаст болсон байна гэдэг шиг те ингээд хүсэл зорилго ингээ боломжтой болох ингээ нөхцөл нь Монголд бас ингээ илүү хурдан боломжтой ингээ байсан байна гэдэг шиг. Яг ингэдэг ийм юм шиг санагдсан. Манай улс бол хөгжиж буй орн байхгүй. Канад, Америк энэ төр бол хөгжлийн нэг өндөр түвшиндээ хүрсэн орн. Тэгэхээр ерөнхийдөө л нэг урсгалтай. Яг тэр урсгалд нь давхар ороод амьдрна. Амьдарч чадахгүй бол амьдарч чадахгүй юм бэл. Хүн тэгээ амар өөр болчихж байгаад байгаа байдал ингээл эргэн тойрон мэдээж хэрэг өөр ингээ сайхан болсон ч гэсэндээ нэг юм хоосон юм шиг юм санагдаад идсэн надад л. Тий би бас яг бид нар нөгөө нэг манай нөхөр ч гэсэндээ тэгж хэлсэн. Бид нар
Монголд хийж бүтээх бас энэ залуу насаа улсыгаа одоо тий багч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө зүтгэмээр санагдаж байна, амар хайрын санагдаад байт юм шиг байна. Өөрийнхөө энэ зарцуулж болох энэ энергийг одоо гадны хорон гэж хэлэхэд бас юм ба тий нэг дэлхий дээр амьдарч байгаа ч гэсэндээ одоо бид нар өсөж төрөөгүй энэ улсад зарцуулахаас илүү өсөж төрсөн өөрийн гэсэн нутаг орондоо зарцуулах нь илүү үнцэнтэй юм байна. Тэгээ бид хоёр хоёулаас ярилцаад тэгээс энэ бас их том ажил эхлүүлчихэд явчихсан байсан. Тэнгүүт чи яг өөртөө байхгүй бол бас явдсан байлээ. Тэгээд яг өөртөө байх одоо шаардлагатай болоод бас ажлын журмаар ирсэн. Тийм тэгээд ер нь бол хоёулаа л эх орныхоо үн цэнийг мэдрээд ирсэн гэх юм. Тийм нэг хэсэг хугацаанд байсан л та. Тэгтээ хэр үгүй. Бид хоёр нэг жил эхлээд жил бас нэг нийтдээ нэг 2 жил. Гэтэ дундаас нэг ирж буцсан. Гэтэ бас удсан л юм байна хөрхөн тий. Тийм. Тэгэл ирж буцаал тэгэл дунд нь нөгөө бичиг баримт авах гэж очиод хүлээгээл тэгэл дараа нь яг амьдрах гэж очиод бүх юм аваад нүүсэн. Тийм. Тэгээд буцаад бокс нэгээд аваад ирсэн. Тэгээд хүү бас хаяа эмээ өвгөө санаад байна гэл. Тэгэл манай аав ээж хоёроос хүүгээ санаад байна гэл. Тэгэл тэр хоёр ч өдөр болгон видео кол хийдэг. Тэгэл станерэ видео кол байхгүйсэн бол одоо тэгэл битгэрэл юу хийж байгааг нь мэдгүй захиа хүлээгээл байх байсан байхтай юм хөгжинэ гэж сайхан юм аа гэл ээж аав хоёр тэгэл хүүтэйгээрээ алив хүүгээ харъя гэл нэг өдөрт нэг харч сайхан болчдөг юм шиг. Тэг нэг манай хүү чи яг төрөл эмээ өвдөгийнхээ хажууд байсан болохоор тэгэл бүр жоохны жоохноос нь ахуулаад мэддэг. Намайг төрөхөд манай ээж миний хажууд байсан. Манай нөхөр манай ээж хоёулаа байсан. Тэгэл тэрнээс ахуулаад яг ингээд түүгээ харилцсан болохоор их татна нэт юм болов гэж боддоо. Тийм. Тэгээ нөгөө аав ээж нарын яг ийм нөгөө нас ингээ байгаа шүү дээ тий. Тэгээд яг ингээд нас ер нь явах тусам хүн одоо жишээл бидний одоо энэ насан дээр илүү их нөгөө карьерч гэдэг юм уу тэгдгээр зүйлсүүд нь илүү гол төлөв ингээд эзэлж байгаа. Тэгээд илүү том хүүхдтэй болоод ирэнгүүт хүүхдүүд нь болоод тэгээ бүр нас ингээ ахих тусам яг 100% ингээ хүүхдүүдээс ер нь бол хүүхдүүдээ илүү их ингээ цаг гаргая хүүхдүүдээ гэдэг болоод ирэнгүүт бидний эсэргээрээ карьер ажил гэдэг ингээ явчихдаг тий. Яг ингээ аав ээж нар ингээ бид нарыг баах бас яг ингээ ажил явцдаг байсан шиг. Бас нэг ийм үе байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо бидний хүүхдүүдэд тий илүү их ингэж анхаарал тавих нь илүү аз жаргал байд юм шиг байна. Тийм нэг тэр хугацаанд нь хамт цаг өнгөрүүлэх ч юм уу тий. Би ч өөрөө бас эмээгийн хүүхдээсэн. Манай эмээ чи намайг миний охин чи 18 таг аваад болно гэт яг өгтөгдөг байсан. Би мэдэхгүй хүүхэдээс юм чи. 18 таг аваад болол 20 та ард чинь жүжиг чинь болчих гэх. Амар юм яриад тэгэл нөгөө одоо нөгөө хүүхэд юм чинь мэдэхгүй шүү дээ. Тэгээд яг тэгжсэн тэгээд би яг аваад аваад тэгэл аав ээжтэйгээ хамт эмээгийнхэн эргэж дурсах боломжтой газар руу очиод тэгээд яг очисон тэгэл үннийг амны бэлэг гэдэг юм байдаг юм шиг байгаа. Яг 18 та биш ч гэсэндээ бас 23 та гэж маш залуухан шүү дээ. Тэгээд эмээгийн минь хэлсэн зүйл биелээ болоод ингээд чадсан шүү гэд очисон. Тийм тэгээд ихтэл баг хамгийн их уйлсан баха. Би тэр бас айгу гоё мэдрэмж байсан. Чадсан юм шиг санагдсан гэх юм уу. Миний бас ингээд сүүлийн үед нэг юм анзаардаг болоод байгаа. Гэр бүлийнхэндээ нэг юм цаг гаргах ер нь мэдж байгаа хэрнээ яг завгүй юм л завгүй гэдгийг илүү чухалчлаа шүү дээ. Нэг юм ажиглагтаал тий. Ер нь ингээд подкастын зочтой ярангууд бас яг тийм зүйлүүдийг айгуу сайн ингээд ойлгоод ухаарсан. Гэр бүлдээ сайн ингээд цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэдэг шиг. Таны хувьд ер нь яг одоо аав ээжтэйгээ хэр одоо цаг зарцуулж хэр дотно одоо ер нь би бол аав ээжтэйгээ айгуу дотно гэж боддог өөрөө. Тэрийг ээж надад суулгасан гэх юм уу. Намайг ингээд лифтж яхад орлоо орж ирэл тэгэл миний охиноор юу вэ гэл тэгэл ам халж байгаа л тэгэл бүх нөөцөө ярьждаг байсан. Ээжийн тактик гэсэн угаасаа. Тэгээд одоо миний охин тэр тактикаа хүүхдээр ашиглана штэ гэдэг бид хоёр нэг яриад хөхөрлөжсэн байхгүй. Одоо би ингээд том болох тусам ээжийнхаа найз нь ээж бас миний найз байх гэж энэ олон жил хичээсэн. Тэгэхээр би одоо ээжийнхаа найз нь байж хажууд нь хуваалцаж, ярилцаж, гоё саунд хамт орж тэг ингээд цаг хугацааг өнгөрөх юмсаа гэж айгүй хичээдэг. Тийм тэгээд амралтынхаа өдрүүдээр юм хүмд явах байвал туслаад хамт яваад тэг ингээд тэгээд орой ирээл нэг диван дээр хамт суугаал юм яриад тэг нэг юм тийм цаг хугацаагаа чанартай байнга тэг чадахгүй шүү дээ. Тэгтээ чанартай зарцуулж байгаа үеэ яг зориулж зарцуулах юмсан гэж боддог.
аавын маань хувьд болохоор манай аав чинь сайд нэг хүн гэдэг байгаа шүү дээ. Айгу гэр бүлийгаа нэгдүгээр тавьдаг. Маш их халамжтай, маш ажилсаг хүн байдаг. Ер нь л манай аавыг мэддэг хүмүүс нь яаж төгсөх шиг байх вэ л гэдэг. Тийм. Ямар сайхан юм бэ тий. Тийм. Тэгэхээр ер нь би ч нөгөө нэг яг тийм хүмүүсийн гол төсөж байгаа хүүхэд шүү дээ. Тэгэл яг намайг бол багаас нь дуртай юмаа хий, тултал хий. Үлдсэн бүх юм дээр чи бит хоёр дэмжин гэдэг сэтгэхүүгээр хүмүүж үс. Сэтгэл зүйн хувьд ийм дутуу юмд өсөхгүй болохоор хүн айгуу тийм хэм хүмүүнд тэгэж хатаархаж матаархаж юм уу бусдыг надаас илүү гэж харж мархан тийм байдгүй болчт юм шиг санагдсан ш надад. Ийм сэтгэл зүйн хувьд дээрэс нь гэр бүлийн хувьд дээрэс нь одоо эцэг эхээс өгөх хайр халамжийн хувьд ерөөсөө дутж байгаагүй би. Тэгэхээр тэр маань айгуух нөлөөлдөг байх гэж боддог. Ингээл оройд тарахад чинь аав ирэл авна. 7-аас тарах шүү гэчээл 9 цагт гарна. 2 цаг манай аав гата хүлээж лээ. Гэхдээ манай хизээч тэр нь төвшөд. Гэртээ ирэнгүүт ээж одоо ингээд сонсогдонгууд айгуу даварсан юм шиг сонсогддог л да. Гэхдээ үнэхээр ийм байсан юм чи яах вэ? Ээж бантай бас бэлдэнэ. Би усандаа ороод гарч ирэхэд аав надад орой зөвөр хөнгөн шүл хийгээд тэгэл би шүлөө угаал тэгэл давхар ээж ядарч байгаа зовж байгаа гэл хөл гар массажтна. Тэгэл ингээд нэм гатан хаан шиг. Ер нь тийм халамжинд өссөн. Тэгтээ одоо юу гэмдэ. Ээж аваар өрөвддөг л байсан махалтай. Өглөө 8 цагт гараал, 7 цагт гараал 8-аас бэлтгэл хийгээл тэгэл сургуульд бол яг мэдээч ингээл цагийн хуваараар явчихна. Тэгэл сургуулаа төгссөний дараа давхар дандаа бэлтгэлүүд хийдэг байсан. Тэгэл орой 11 цагт заалнаас л гарч ирдэг байсан. Одоо ингээ харахаар нөгөө хийж байгаа ажил нь өөрөө маш их одоо ачаалал хэцүү зүйл төсвөр төвчээр шаардсан зүйлс ингээ стрессдэх те. Тиймэрхүү зүйл ихтэй учраас ядаж ингээ гэр бүлийнхэн нь тэр халуунд бол авуур амьсгалыг ингээ бүрдүүлэх нэг нэгэндээ хайрыг илүү их мэдрүүлэх те. Тэгжсэн тулдаа бас өнөөдөр дуртай зүйлдээ те. Энэ урлагтаа илүү их дуртай байх тэр нэг шалтгаан ядч л хараад нэг амар тайван байх тэр нэг сайхан оршин бүрдүүлээд хаар бас айгүй гоё дэмтэй байна те. Тэгэлгүй яг тэр л хамгийн чухал гэж би бод. Тийм болохоор л мэрэгжилтэй үнэнж байгаа л илүү их хийн гээл ингээл явж байгаа. Хэрвээ би тийм биш байсан бол чадахгүй байх гэж боддог. Тэгэхээр ерөөсөө угаасаа л аав ээжээс маш их хамааралтай, алцтай. Үнэхээр ийм гахалтай эцэг заяасан. Бага дээр нь сайн хайрлаад авах юмсан л гэж боддог. Тий. Та нөгөө 10 жил чинь болохоор хөгжим бүжиг гэсэн юм биш үү? Хөгжим бүжиг хэлж байна. За одоо хөгжим бүжиг ер нь бол ингээд одоо диктатуртаагаас гисүүлээ. За таны үе бас ямар байсан бол гэдэг нь сонирхолтой байна. За 10 жилийн хоёул бас зураг руу норъё. За энэ хэдэн настай ах үеийн зураг гэсэн лээ? 15 ха. За 14 жил best students гэдэг нэг болж исэн. Би тэгээд ийм үнэмлэх аваад оролцож исэн. Жаахан байгаас тий. Царай мэрэн. Тийм бомбор хацрын наруул нэг бомбор өгчих. Тэгээ би энэ айгу торох. Тий. Айгу хатралаг гэдэгтэй угаасаа өсөрнө. Би тэгтээ тэр хацрыг одоо амар гоё гэж боддоо. Нөгөө нэг одоо ч турхаараа ингээл ерөн хонхоож гох гол идэг болчт юм байл та. Тэгээд одоо бол энэ хацрыг тухайн үедээ хэрэггүй голжтэй л гэж бодчих. Тухайн үед бол айгүй онцгүй санагддаг шүү дээ. Ийм бүдөө харагдаад энэ хацар мацар ингээл бөөрийн нүртэй юм байна гэд. Одоо энэ хацарнаасаа жоохон авмаар байна гэдэг. Тий. Яг хөгжим бүжгийн коллежийн дурсамж гэвэл хамгийн адал явдалтай, хамгийн хөгжилтэй, хамгийн их дурсамжтай үе бол сургуульд байсан. Тэр болгоно л адармаад за байдаг гэсэн. Бид нар чинь нөгөө мэрэгжлийн хичээлдээ орно, давхар ерөнхий эрдмийн хичээлдээ суун, тэгэл бас их ядарна. Заримдаа ерөнхий эрдэмдэрээ унтна. Тэг манай сургуулийн чинь багш нар ойлгоно, нөгөө айгүй их бэлтгэлтэй байгааг нь ойлгол зайхах унтчих гэх. Тийм юм бас өсдөг. Тэгээд ангийнхантайгаа тэгэл ерөн их сахитлахгүй хөдөлгөөнтэй хөвтэйсэн. Тэгэл дандаа хил аманд ордог. Хил аманда. За тэгэл намайг нэг өвчтөе ирээгүй өдөр нь халуураад тэгээ дараа нь ирээгүй өдөр исэн. Тэгээ дараа нь сураг сонсон чинь дүүнрийгээ зарсан гэд ярианд орсон байсан. Тэгээ тэр өдөр нь би бол өвчтөе байсан юм да гэл тэгтэл миний нэр явж идэг тийм хөвтэйсэн. Тэгэл ер нь гэхдээ хөгжим бүжгийн коллеж бол яг тухайн үед сурж байхад мэдээж дээдлээ хүндэлтэй юмдгүүдэг тийм байсан. Гэхдээ мэдхгүй нэг тийм хэцүү байгаагүй. Манай ээж айгуу сайн ингээл би юмдгүүгээд ингээд зарагдаад гэл ярахаар ээж замал болгоомжтой гараарай гэдэгсэн.
Тийм миний охин зам л болгоомжтой гараараа чадвал зам руу гарсан те юмд бити явж гэдэг байсан. Тэгэхээр нөгөө аав ээж нь нэг тийм юу яриад байгаа магаан гэхгүй болохоор нэг тэгж амар сүртэй санагддаггүй байсан баг. Гэтэ яг тэгэл мэдээж 11 12 та хүүхдүүд болж амж үзэл бодолтой болно тий юмдаа сая зарагдмааргүй болно бас нэг эсэргүүцмээр санагдана. Тийм тэгэл тохоо идас ихнэрээга юм зарлаа гэл нэг эсэргүүцэжсэн. Юм зарлаач гэж те ерөн бол тослуулсан л гэх юм уу да тий. Одоо тэгэл яг өөрөөсөө бид нар ихнэрийнхэн байсан насан дээр очиод ирэхээр нөгөө төгсгөөд тайландаа бэлдээд ч юм уу те ингээл аягүй хачаалттай байдаг давхар театрт явдаг. Тэгэхээр хоолж идэж амжидгүй мэлээ хөрх юм. Тэгэл нөгөө бид нэрийг тослуулаад ихтэй нэг тийм мэдхэмд яваад өгөөч гэл ингээл аминдаал тэгсний нөгөө жоохон 11 2 та хүүхдүүд чинь зарлаа гэж ойлгодог тий. Тэгээ дараа нь яг ихнэр шигээ төгсөх анги дээр ирчээд ер нь бол ойлгосон. Тэгээ тэрнээс хойш ихнэртэйгээ айгу тийм найзууд болсон. Яг дээдлийнхэн курсын ихнэртэй гэсэн үг тий. Тэгээд тийм болсон. Тэгээ илүү их одоо харилцаагийн маань айгу зузаадах юм шиг санагддаг ш. Тэгээл айгу их тасгалт хийн, бэлтгэл хийн, давхар ерөнхий эрдэмдээ явна. Тэгээл ангийнхантайгаа өрөөндөө тэгээл бөөнөрөө юм яриад өрөөндөө л байждаг юмар санагдаад байдаг гэсэн. Хувцалдаг өрөөтэй охтуудын тэгээл бужигнаал өдөржингөө сургууль дээр л өглөө 8-аас тасгал ороод орой 5 гээл дуусвал тэр болтол тэгэл сургууль дээр л унждаг шүү дээ. Ерөн хөгжим коллеж тэгэл сургууль дээр л унждаг. Маш олон цаг тий. Олон цаг. Тийм мэрэгжлийн хичээлдээ ч орно, ерөнхий эрдмийн хичээлдээ орно тийм. Тэгэл ерөөсөө тэгсээр агаал сургуулаа төгсөндөө тэгэл дунднаас сургуулийн тайлан майлан гээл. Ерөн гой санагддаг одоо хөгжим коллеж. Тийм тэгээд цахилгагүй хүүхэд байсан нөгөө баннертайгаа нөгөө өрөөнийхөө хаалгыг хааж онгоолгож тоглож байхад манай ангийн залуу ингээл барайл нөө эргэдэг чи хамаагүй хүчтэй байгаа ш. Тэг би инээсэн байжсэн ингээл дадсан чи гүйчээч бариул мөрөхөд. Тэгээд шүднийхээ ингээд ирэмгийн ингээд сэтлээд тэгээ орой гэртээ очиод ээжтэй хэлээд. Ээжтэй загнуулаад манайж бүр амар уурлаад хайрын шүдтэй нэрэ шүдий чи ямар те одоо хиймэл шүд төгөл чи хэлэхгүй юу. Дараач яваад шүдээ угаллаа. Тэгээд дараа нэмлэг рүү очиод нөгөө ситрсэн хэсгээд ихшлүүлээл явж исэн. Тэгэхээр сахилгагүй хүүхдээс маац те. Тэгээд яаж бас инээгээ шүдээ имтэлсэн. Тэгэхгүй бол уруулаа сэтавхгүй юу. Тий. Тэгэл ер нь тийм л хөвгтэйсэн дөө. Тэгэл сургуульч нөгөө нэг хүүхэд байх хөгжилдөх хамгийн том боломжтой байсан юм шиг санагддаг. Тэрнээс хойш тэгэл ажилд гараад хариуцлага ирээл тэг ингээл нэг том хүн болох хэвээр юм шиг үед ирсэн. Тэгэхээр энэ үед л яг happy хүүхэд байсан юм уу? Ямар гоё. Тий. Ер нь манай сургуулиас гоё штэ. Үгүй тийм. Тэгээд одоо нөгөө шинэ урталт нь шинэ сургууль баригдсан штэ. Тийм. Тэгээд шинэ сургуулийг бол сайн мэдхгүй. Тэгээ одоо очихороо л бид хөөе хоочин сургуулийг орж үзье л та. Гэл тэгэл ороод ангийнхаа хаалга маалгыг онгойлгодог. Одоо бас 2012 онд сургуулаа төгссөн гэдэг чинь сургуулаа төгсөөд 13 жил болж байгаа. Цаг хугацаа сурдан тий. Тэгэхээр супер хурдан. Нэг мэдсэн чи би бол сайхан 17-т төгсөж орж ирсэн байхгүй юу? Харин тий яг саяхан юм шиг санагддаг. Тэгэл ихчнэрийг хөөх ямар хөшрөн юм бэ? Ямар том ананер вэ гэл ингээл боддог байсан. Тэгэл яг одоо тухайн үед насын бодохоор нэг 28-тэй байсан маахгүй тийм биш байсан байгаа байхгүй юу? Өөрөө яг тэр насн дээр нэрэнгөө. Тэгээ би одоо ингээд дөнгөж сургуулаа төгсөж орж ирсэн охтуудад хэлдэг. Та нарт би амар хөшин санагдаж байна. Их чинь тийм амар хөшин биш шүү. За та нар миний насн дээр ирэхээр ойлгоноо гэх. Тэгэхээр нөгөөдөл чи инээгээдгүй ээ гэл тэгдээ. Гэтэ мэдээж би хөшин санагдаж байгаа л та. Тий. Яг өөрөө 28 29 үрээд ирэхэд айгу залуухан байдаг юм байл ш. Харин тий яг бидний сэтгэлгээндээ байдаг юм уу? Айгу сонь тий. Тэгээ тийм нөгөө хүүхэд болохоор л тэгдэг байх л та тий. Харин тий. За ингээд сайн нөгөө гэр бүл ингээд аав ээж бол маш их нөлөөлж байсан гэл ингээд ярьж байсан. За тэгэнгүүт одоо яг бага нас руу одоо хоёул оръё. Бага нас бол одоо яг нөгөө цэвэр хаана одоо өсч хүмүүжж байсан тий. Тэр үеийн үйл явдлууд тэр үеийн одоо хүмүүсийн нөлөөлөл айгу ихтэй үе. За та бага насных үе гэсэн их сайхан ярьж. Энэ нь болохоор яг хөгжим мужигт 10 настай ороод тэгээд жил суралцсны дараа багштайгаа хамт улаан өдөр тоглолтод явж байсан. Тэгээд тэр тоглолтод зориулаад би улаан малгайт хийжсэн байхгүй юу? Тэгээд энэ хувцсыг анх удаа балетийн хувцс хийлгээд тэгээд айгу поз мозонлаг балет болсон шиг бодсон. Энэ хэдэн настай гэсэн бэ? 10 11 таах. Тийм.
Тэгээд каски бас анхудаа өмссөн. Ямар гоё. Нэг жоон дахир. Тэгтээ яг уу гэдэг шиг. Зогсолт нь уу? Тэгээд ерөн хүүхэд нас гэвэл эмээтэйгээ хамт өссөн. Эмээ аав ээж өвөөтэйгээ өссөн ахтагаад. Тэгээд сүүлд бол бас яг ээж аав ах эмээ бид намайг 11 10-11-тэй ах хүртэл байсан. Тэгэл яг уу эмээ маань айгүйх хайрлаж өсгсөн. Яваал ирэхээр ээж чинь чихэр тийшээ хийсэн шүү миний охин тэндээс аваарай гэх. Тэгэл эмээгийнхаа мөөмиг нууцаар барьдаг байсан. Тэгэл эмээг мэдхгүй нэ гэж бодвол бариад идэгсэн. Яаж ч мэдгүй байх юм те нөө. Өөрөө бас нөгөө нэг бэлгийн ажилтан гүйцэд явагдаагүй байсан болохоор бас ойлгодгүй юм шиг хүүхэд л болохоор тийм. Тэгэл манай эмээ их гоё өстэй, юм ширхгээрээ салдаг өстэй юм байсан. Тийм. Тэгэл манай аав ээж хоёр маань яг эмээ өвөг манай ээж алангуяа аав мэдээж ажиллаягээд гэр бүлээ авч явах хэвээр эр хүнийхээ ажлыг хийгээд ээж маань болохоор яг эмээ өвөг яг гар дээрээ хараад тасраад нас өнөр болтол нь харсан. Тэрнээсээ жоох үлгэр жишээ авсан мах гэж би боддог. Тэгээд одоо ч гэсэндээ хэрвээ би миний ч гэсэн нас яваад тий ээж маань амаан ч гэсэн хөшөрөх юм бол төгшөрчл байгаа л та. Тэгтээ бүр ингэ нас өндөр болвол яг аав ээжээгээ өөрөө гардаж харна гэж боддог. Ээж маань ингээл аав ээжээгээ яг нүдэн дээр хайрлал ингэж халамжлал тий бүх анхаарлаа тавьсан маань бас одоо ч гэсэн аав ээжээгээ би хайрлах хэрэгтэй байна. Гэр бүл гэдэг чинь юм байт юм байна гэдгийг ойлгож авсан юм бол гэж боддог шүү. Тийм. Би чи яг ингээд төгжим бүжигт орчоод ингээд диван зурагт. Тэгэл би яг ингээд диван зурагтны голоор бүжиглээл ингээд өсөрч мөсрээл ингээд сурвал дээрээ сурсан юм одоо хийгээл айгүй бүх зүрх сэтгэл эд дисээрээ бүжигчин болохыг хүссэн байгаа хүн чинь ерөөс зүгээр суудгүй. Тэгэл аав эхлээд анх яасан хэцүү юм бэ юм үзүүлэхгүй гэл ингээд айгүй тэгдэг байснаа сүүлрүүгөө би бүжиглээд аав өөрөө бултаж зурагтаа үздэг болсон байсан. Ер нь тэрнээс эхлүүлээл дандаа чөлөөтэй гэртээ ч гэсэн чөлөөтэй бүжиглээлтэй яг тэр бүжиглэх хүсэл маань амар их бадарсан баг гэж боддог шүү. Тийм. Тэгэл бүх сурсан юм ээжтэй үзүүлээл. Хойд чи намайг юм айгүй хотгор нуруутай. Би өөрөө 1-4 анги хүртлээ Плехановд сурж исэн. Орос сургуульд. Тэгээ Плехановын бүжгийн багш надад айгүй дуртай байсан. Би айгүй их яриа хүүхэд байсан. Би Плехановын бүр нөгөө одоо үйлчлэгч хичээс ахуулаад захирал хүртэл мэддэг. Тэгэл орой хичээл тарангууд аав ээж хоёр оройтой дэрэнгүүт нь захирлынхаа өрөөнд орцсон юм ярьж идэг. Харуулынхаа өрөөнд орцсон юм ярьж идэг. Нэг тийм хүүхэд байсан. Тэгэл ээж маань хайж олдог. 9 сарын 1 болгонд хөлөндөө бүдэрж унж өвдгөө цаалдаг тийм. Гүүгэхээрээ тийм хүүхэд байсан. Тэгэл ерөн бол Орос сургууль айгу тийм айхтар сэргэлэн бужигнуулсан баран монголоор ярихгүй орсоор ярьж хүмүүст гайхуулах зэрмэлзэлтэй тийм хүүхэд. Тэгэл Орос сургууль чинь нөгөө Орос багш нар чинь гоё хоол хийн Орос одоо нөгөө галтгоон айгу гоё тий нэг гоё хоолууд хийн би чинь хоол молоо захиална. Ер нь тийм хүүхдээсэн. Тэгэл яг анх хөгжим мужийн коллежид ороод нөгөө дураараа өссөн үгд чинь бас л дураараа зантай анх хөгжим мужигт ороод айгу хүмүүцсэн гэх юм уу анх каскин дээр гараад хөл цэврүүдэл анх балет хийгээл булчин өвдөөл тэгээ би юм хотгор нуруутай мөртлөө хөл маань жоох юм хаалттай одоо балетчин гадагшаах хэрэгтэй шүү дээ минь юм татгшаа хөхтэйсэн туул агш маань надтай бүр маш их ажилласан тэгээл ингээл миний нуруун дээр хөлн дээр гэл тэгээл зунжанга ээж бит хоёроос хийгэрэй гэсэн дасгалыг өдөр болгон хийж мэдэг тийм байсан ээж болтгүй сайн ажилласан бэ тий ер нь тэгэл манай ээж намайг айгүй хэцүү мэрэгжил шүү. Чи яг ин гэвэл ороороо хийхгүй гэвэл байли хоёлаа гэдэг байсан. Тэгээд ээж аавнаас их айхтар хүмүүжүүлжээ. Тийм ерөн бол тийм ээж аав хоёр бол ерөөсөө угаасаа л ээж аав хоёрын л одоо нөгөө тавьж өгсөн суур тэр хоёрын л үйлдвэр штэ би чинь. Тийм тэгэхээр тэр хоёр л айхтар байсан болол одоо тий миний энэ суур хүмүүжил тавигдчихж байгаа ш. Тийм болохоор тэгэл хөгжим мужигийн коллежид анх орохдоо л ээж надаас амлалт авсан. Чадна гэвэл оръё, чадахгүй гэвэл одоо болъё гэл. Чи чаяг чадна чи эргэж буцахгүй шүү. Амар хэцүү мэрэгжил штэ гэхдээ би чадна гэдэг. За амлсан шүү гэл алгаад нь орчихсон. Тэр чи бодохгүй би тэгээ одоо ээжийг шоолтыг. Та дайраач тэ 10 настай хүүхдээс амлалт авах тэ тийм бүтэн ирээдүгийнх нь те. Яаж мэдtiin тэр хүүхч ойлгохгүй шүү гэхээр ээж өгөрч өнөд өгөх. Үгүй яаж мэдtiin тэгээд амлалт аваад за гэхээр нь би бас чамд итгээл гинэ. Би чинь бас анхудаа л ээж ав болж байгаа юм чи мэдгүй шүү гэдэг тий. Тэнгүүд чи нэрэ би яг тэр үгэн дээр бас хаяа хүү дээрээ ингээл хаяа жоохон ширөө хандаал загин магнаал тэгэл дотроо
дэмшээл тэгээл орой унтахтан заастаа миний хүү уучлаар ээж нас анх удаа л ээж болж байгаа болохоор заримдаас ингээд алдаад ширүүдүүлээ ч юм уу ингээд их юм аа. Гэхдээ тэрийн жоохон унтсан өгөрнө. Яг сэрүүн тал нэг сонсохгүй шүү дээ. Тэгээ манай хүүнэр чинь сахилаггүй би ястаа нөгөө унтахт нь л бүтэн нүрийг харддаг ш. Түүнээс ингээл ерөн секунд ингээл 2 3 4 5 хөдлөн. Тэгээл манай хүү чинь нөгөө манай хань маань ч гэсэндээ яг энэ олон улсын одоо нарны циркэд ажилладаг байсан. Тэгээд бас багш тасгалжуулагч. Тэгээд давхар уран бүтээлч ажилладаг. Хоёулаа урлаг юм. Хоёулаа урлаг юм. Тэгээ хоёулаа урлагтаа хоёулаа яг энэ биеэр ажилладаг физикал урлаг юм. Тэгэхээр чин одоо ген явж байгаа шүү дээ хөлтөд. Хүүнээ сахилахгүй хөдөлгөөнтэй тэгээ хаанаас ч юм ингээд сурчдаг ингээд гарн дээр ингээд циркл эргээ сурчдаг. Тэгэл яаж юм мэдэхгүй би л заагаагүй аав ч гэсэн заагаагүй бит хоёр ерөөс тийм заадаггүй байхгүй. Тэгэл би ингээд хараа ингээд сууж чадчихагааз гэл аагаар суугаал бэгээр суугаал тэгэл сүнэй гэл ингээд айгүй сайн ие дийлж сүнэдэг. Бараг 10 ба сүнэждэг. Одоо 7 настай. Одоо 5 настай. 5 настай. Тийм ийм физикал юмда угаасаа ингээд сайн ингээд шууд харагдаж байгаа байхгүй. За. Тэгэл бит хоёр бол аль болох хичээж байгаа нь биеэр хөдөлмөрлөлтөг мэрэгжилтэй болохгүйсэн гэж хичээж байгаа. Тийм үү. Тий. Бит шинэ хоёлаа яг энэ мэрэгжлийн хэцүүг нөгөө мэдсэн болохоор аль болох те аюуны ажил хийгээсэ гэж боддог. Алин модноос нөгөө хол онохгүй гэдэг бас хүмүүс хэлээд байгаа. Тэгээд яг бас харагдаад байгаа. Тэгээд одоо тэрийг ч бид нар шийдэхгүй л байх л та өөрөө л дуртай ямаараа явах бах. Тэг яг тэгэл аль болох бүх талаас нь явахт нь ард нь дэм болол дэмжээл явахаар тэгэл бит хоёрын төлөө өрөг болчиход юм. Ямар гоё. Одоо ингээд сонсоод байхаар нөгөө аав ээж нарын нөлөөлөл нэг талаасаа ингээд аав ээж нар нь анх удаа аав ээж болж байгаа алд нь ингээд тэгэн ч гэсэндээ хичээж байгаа болвол үр хүүхдүүд нь ч гэсэндээ бас ингээд өөртөө том болоод ирэнгүүтээ нэг нэгэндээ гаргаж байгаа ер нь болвол хүн болго хоорондоо ингээ холбоотой байдагтай адилхан өнөөдөр таныг төрийн ордонд байж байгаа хин нэгэн те ганц үг хэлээл ингээл өнөөдөр таны ингээ цээжинд багтдаг тийм үг санаанд ч ордог болсон шиг дэргэд одоо маш удаан жил ингээ хамт байдаг одоо эцэг эхийн нөлөөлөл бол үнэхээр чухал байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр таны ингээ те амнаас гарч байгаа дийлэнх одоо те авч ойлгосон тэр сургаал сургамжууд ихэнх нь одоо багш аав ээж нар ингээ байгаад байгаа байхгүй. Тий. Яг нэг юм үе байд юм шиг байгаа. Яг ингээл суур хүмүүжлийг эцэг их тавьж өгөөл тэрнээс эцэг ихээсээ багш руу шилжээл те багшраас амьдрал руу шилжээл тэгэл одоо бол яг гэр бүл буюу миний өөрийн гэр бүл гэдэг эрх холбоогоор тий яг тэгэл одоо тэгэл ялангуяа одоо миний хажууд байгаа миний хайнаас эхлүүлээл те миний үрээс эхлүүлээл ингээл буцаал би тэ одоо хүүгийнхаа мотивашн болол явахын тулд хичээх болж шаардлагатай болчихж байгаа байхгүй тий. Манай хүн бит хоёр хоёулаа хичээж байгаа юм нь гэвэл яг хайрлах ёстой цагт нь хайрлаад яг дэмжих ёстой цагт нь дэмжээд яг үг хэлэх ёстой цагт нь үгээ хэлж чаддаг юм л баймаар байна гэж боддог. Тийм. Тэгэхээр сайн хүн болгож л хүмүүжүүлэх юмсан л гэж хичээж байна да. Тийм. Одоо бол яг хайрладаг үе дээр нь байгаа. Манай үчин дураараа шүү дээ. Аавда үнэхээр хайртай. Одоо бүхэгт хайртай л дээ. Гэхдээ манай өвөр үнэхээр онцгой хайртай. Тий. Тэгээд мэдээж надад бас хайртай. Гэхдээ юм одоо тэр хоёрын харилцаа нь надад ингээд харах болгонд айгүй гой санагддаг гэх юм уу. Яг бинийг аяаг ингээд хайрлаж байгаа тэр харилцаа айгүй тийм өөр гэх юм уу. Намайг болохоор айгүй эрхлүүлдэг манай хүү. Гэж мэгээд эрхлүүл үнсэж би ч энэ хушуугаа амжуулаад ингэнгүүт нь хайртай шүү заа юу маа юу гэл намайг ч үнсэж мөнсөөл хоёр хацран дээр тухан дээр гэл ингээл үнсээд бүтэн үнсээд тэгдэг тэгэл аавга болохоор ядшка гэх тэгэл тэгэнгүүт чинь аав хүүе чи аавыгаа битгий тэгжил та гэдэнгүүт яг хөө миний хүү яг ингээд аавыгаа хайрлаж байгаа хайр нь яг нэг тийм мэр хүний хайраар ингээл хоёулаа нацалдаал те ингээл аав нь дээшээ өргөөл нөгөөтг нь тэр дээр нь ингээл гжигдэлцэл ингээл нөгөө юм хөдөлгөөнтэй хайрладаг намайг болохоор ингээд чи ядарч ийн үү гэл тэгэл би ингээ хөвтөнгүүд надад хүнжил авчирч өгөн. Сая би халуурсан чинь халуу гар хөлий чинь тас төрж агаад массажлаад үг юм уу гэгээд нэг ийм миний гарын хажуу жижигхэн гар байгаа шүү дээ. Тэгэхэд чинь жижигхэн гараараа тас төрхөөл массажлаа. Аав нас яг тийм халамжтай юм байна л та тий. Тийм аавынх нь тэр халамжийг ингээд яг хүүхэд
үлгэрлж байгаа. үлгэрлээд тийм нөгөө хятад төшлгүүд байгаадсан биз дээ. Ингээд нөгөө аав ээжийнхэн харилцаа нь ямар байна хүүн ингээд яг тэр ингээд хараал ээж идэг. Тэгсэн хугацааны дараа нөгөө ээж нь хог шүржсэн чинь тэр хевсийг ингээд өргөж өгөөд тэгээд цэвэрлүүлдэг шиг ингээд аавынхан яг гаргаж байгаа үйлдэлийг ээжтэй гаргаад идэм шиг байна. Тийм ерөн одоо аавынх нь байгаа байдлын шууд л хүүхэд нөө копи пастаараа үлгэрлэлт юм шиг байна. Тийм. Тэгээ би бас аавд нь ч гэсэн тийм эрхэл юм шиг үл. Намайг манай хүү бүр тэгж их эрхлүүлээд байхыг бодвол аавд нь бас л тэгж л эрхэлт юм шиг үлээ. Би болохоор яг өөрөө болохоор зүгээр л миний байгаа нь л гэж бодоод идэг. Тэнгүүд чи яг ингээд хүү дээрээ харахаар чин намайг бүр онцгой эрхлүүлж байгаа. Ямар хүүхий. Би ч ингээд хушуугаа унжуулаад би тийд хамт тоглож байгаа л тэгэл би ч бас ингээ хожигдож можигдол мөнгөт чинь за зүгээр би энэ удаадаа чамааг өнгөрөө заа юу үнсий гэл. Тэгэл аав нь хөхрөөл унчна. Тэгэл тэнгүүд би шууд ингээл за тэгвэл би баг энэ удаадаа чамааг уучлаа гэж болоо явчихсан чинь тий. Тэгээд ер нь л хоёр эрэгтэй хүний дунд эрхэлж л амьдарч байна. Тэгээд тэрэндээ амар хаппи байдаг. Тэгээд бүр давраад идэг гэдэг байна. Бүр лолмол эрхэлмээр санагдаад идэг. Тий. Одоо хэрвээ охинтой олвол жоохон дарагддгийг гэсэн шүү дээ. Тийм үү? Тий. Охтод ч өөртөө эрхэлэх гээд гараад ирдэг гэсэн тий. Гүнжин олдог гэсэн. Шууд намайг байхгүй болгоод өөрөө гүнж олдгийг гэсэн шүү. Тэгэхээр би одоохондоо бас гарч ирээг байгаа дээр нь жоохон эрхлээд байгаа. Тэгээд ер нь хэдэн хөлтэй болоо гэж төлөвлөж байна да. Ер нь 2 л хөлтэй болох байх уу? Эрэгтэй эмэгтэй. Тийм. Гэхдээ мэдхгүй л тий. Зүгээр яг дараа нь ахаад хүү гараад ирсэн ч гэсэн миний л хүүхд юм чинь хайрлаа шүү дээ тий. Тэгээд одоогоор л яг 2 гэж төлөвлөж байна. Тэгээд ирээдүйд юу болох юм мэдхгүй. Бурхнаас ирвэл одоо тэгэл авна шүү дээ тий. Бидний өөрөг юм чинь. Гэхдээ би бол нэр үнэхээр 4 6 хүүхэдтэй 5 хүүхэдтэй юм олон хүүхэдтэй ээж нэрийг бол бүр чин сэтгэлийнхаа өглөөргнаас хүндэлдэг. Надад үнэхээр супер вумен шиг санагддаг. Би бол өөрөө яг тийм төрлийн хүн биш. Олон хүүхэд ч гэсэн ингээд төртдгүү яг ингээд бүх хүүхдүүдэд ингээд яг ингээд гоё хайраа хувааж чаддаг те ингээд зохицуулж чаддаг. Тийм эмэгтэй хүмүүсээр үнэхээр бахархдаг. А би болохоор өөрөө яг тийм төрлийн эмэгтэй биш байгаа байхгүй юу? Ингээд нэг хүүхэд дээр хайвар маш их фокус өгөөл те ингээд одоо яах вэ их юунд явуулах вэ гэл ингээд тийм. Тэгэхээр би ингээд олон хүүхдэд өөрөө хуваана гэхээр одоо нэг тийм төсөөлөгдөхгүй байгаа. Тийм. Тэгэхээр олон ингээд хүмүүжүүлээд хүн болгодог юм эмэгтэйчдэр бол үнэхээр их бахархдаг, бүр хайрламар санагддаг. Тийм олон хүний хүн болгож шүү дээ. Тийм, бүгдийн твэрээд үнсмээр санагддаг гэх юм уу. Тий. Үнэхээр их хүчөдлөмөр гэж боддог. Тий, одоо би ингээд зөндөө бодож байгаа юм ингээл миний хийсэн янз бүрийн юм гэл ингээл мэрэгжил зэрэгжил тэр бүх юм одоо өөрийнхөө л төлөө байгаа шүү дээ. Тэгэхэд одоо миний хамгийн сайн хийж чадж байгаа сайн үр дүн өгж байгаа одоо зүйл нь одоо миний хүү агаасаа гэж би боддог. Сток. Тийм. За одоо ингээд богинохон ч гэсэндээ ингээд үн цэнтэй маш олон гоё юм олон талын үнцгийн таны түүхийг ингээд сонслоо. За та тэгээ өөрийнх нь яг зургууд дээр ингээд өөрийнх нь үеийн дурсамжин дээр юу нэрх ямар санагдсан вэ? Гоё юу ингээд зурхаа харсан чинь яг ингээд үеэр нь харахаар айгу өөр санагдд юм байна. За. Яг нэгээр нь харахаар бол ийм байсан шүү, нэрээ ингэсэн шүү бодогддог. Тэгт яг ингээд үечлээд харахаар айгу сэтгэл хөдлөлт юм байна. Тийм гоё санагдчихээн. Нэрээ л жоохноос эхлүүлээл яг ингээд одоо энэ үе хүртэл яг нэг юм бүтээж л яваа юм шиг санагдчихээн. Тийм стил одоо бүтээж л яваа юм шиг санагдчихээн. Хөрхөнлээд юм бэ гэдэг шиг. Би хөрхөнлээс юм бэ гэдэг шиг. Харин тий. Тэгэл одоо миний там уран бүтээл чинь энэ жижигэн залуу шүү дээ. Тийм тий. Тэр түрүү ямар сэндэг хүүгийнхээ жоохныхан зургийг харсан чинь бүр нөө хайр урсаал гэдэг шиг санагдчихээн. Одоо хүн бүр том шүү дээ. Одоо янз бүр юм яриад өдөрдөн залаад л явж шүү дээ. Орой ирэхээр за надаа юу авчирв та? Тэргээд би нэг бичэн загсан юмсан. Тийм юм яриад инээд үргээд бас нэг арай өөр үечлэл гэх юм уу? Тийм шүү дээ. Тэр болгоныг ингээл том болоод ах тасам ингээл ярианаас нь эхлүүлээд би авж байгаа нь эхлүүлээд ингээд хаяа жоохон яна энэ үеийн ингээд дуусчвал
одоо сайн хайрлаад авах юмсан гэдэг бодлоос орж ирээд л байгаа. Тийм. Үнцэнтэй санагдаад байгаа. Тийм. Ямар гоё. Нөгөө аав ээжээс ингээ авчихсан тэр хайр болгоныгоо эргүүлээд гэр бүлдээ ингээд бас ингээ гаргаад аав ээжтэй ч тэр өөрийнхөө одоо босгож байгаа гэр бүлдээ ч тэр ингээ гаргаж ийн гингүүт нь ингээл эн чинь ингээл одоо жинхэнэ нөгөө нэг хүнээс нэг гэр бүлээс Монголын ирээдүйд чинь ингээл бас нэг яригдах болчихж байгаа шүү дээ. Нэг хүн тэнцээ ингээ сайн бүтээгдээд сайн ингээд хүмүүжигдээ явж ийн гэдэг чинь хамгийн чухал байгаа байхгүй одоо бол тий. Ерөн бол тэгтээ хичээж байгаа. Тийм. Яг заримдаа алдаа оноо гаргана. Мэдээж хүн юм чинь дандаа бод төгс байж чадахгүй шүү дээ. Тийм. Угаасаа дандаа төгс байхыг хичээж гэж боддоггүй байна. Одоо өмнө нь бол хаста алтаач гарахгүй баймаар байна гэл алдаа гарахтаа уйлж мэлдэг байсан бол одоо тэхээ болсон. Ерөн бол алдаагаа ч ихсэн хүлийн зөвшөөрдөг баймаар байна. Тийм алдаагаа ч ихсэн алдчихлаа за дараачийн удаа ч юм уу алдаагаа ч ихсэн хайрладаг баймаар байна. Ягаад ч юм нэг тийм бодолтой болцсон байсан зүйлд тийм тэгээд явтээ тэгэл хүн болгон л алдсан штэ тэгэл харин алдаанаасаа сайхан суралцаад тий тэгэл за чи энэ дээр алдсан шүү анужаан гэдгээ мэддэг байхад л тэгэл юм улам сайжирна гэж бодод байгаа шүү. Тийм одоо өөрийнхөө талаас шүү дээ. Тийм. Одоо өрөөлийг бол тэгж чадахгүй. Тийм. Тэгээд алдаагаа ч гэсэн хүлээн зөвшөөрдөг байё. Тэгвэл арай стрессгүй байна. Тэгээд ер нь одоо ингээд харахад чинь энэ бүх цаг хугацааг би яг жаргаж хайрлаж өнгөрөөсөн. Тэгэхээр одоо ч гэсэн өргөжлүүлээд яг гоё хийх туртай юм хаз жаргалтай хийгээл тэгэл бусдыг хайрлаад хажууд байгаа хүмүүсээ гоё сайхан энерги тарааж явах юмсан л гэж боддоо. Тийм. Хичээдэг. Тийм. Тэгээ энэ цаг хугацаа олдохгүй штэ дахиад олдохгүй мэлээ гэдгийг би сая бас гадаадд байхдаа айгаа ойлгосон. Тийм. Ингээл урсаал өнгөрчдөг юм байна. Хайрлаж чадахгүй байл тэгэл өнгөрчдөг. Буцаагаад авч чадахгүй. Тэгэхээр энэ цаг хугацаа гэдэг юм үнэхээр үнцэнтэй юм байна гэдгийг ойлгосон. Өмөр хөрхэн зураг гэдэг шиг. За өстой маш их баярлаа. Ингээд одоо яг ингээд хамгийн үнцэнтэй зүйл бол бас мэдээч хэрэг цаг хугацаа байна шүү дээ. Энэ цаг хугацааны алтан цагаа энэ манай үзэгчдэд тий бидэнд ингээд итгэж найдан түүхээ ингээд хуваалцаж тий богинохон цаг ч гэсэндээ үнцэнтэй алтан үеийн түүхүүдээс яг хуваалцсанд маш их баярлаа. Ингээд бид бүхний зүгээс бяцхан талархлын бэлэг байдаг хамгийн сүүлд. За подкастыг маань цайлагч хамт олон маань явуулдаг. Тэгээд бид бүхэн одоо мерчэн дээр ажилладаг. Ер нь өөрсдөө. Тэгээд одоо нөгөө төвд байг бас амар модонд орж байгаа тохиолдуулаад ийм төвд байг гаргаад за тэгээд хамгийн ихний бэлгээр одоо нөгөө сая стресс гээл айгүй их ярьлаа те хоёлаа ажил нь ч гэсэндээ ингээ маш их стресстэй байдаг. Ингээд яг тодорхой том одоо бүжиг жижиг тоглохтоор бол зөндөө их стресстэй байдаг гэж тэгсэн шүү дээ. За тэгээд та сүүлийн видеонд гэхдээ хэрэг стресс чинь даа гэж. Тэгэл яг юм сайн гаргахын тулд тэгэл стресстэй шүү дээ. Тийм тэгээ нөгөө стресс чинь яг хүний нөгөө бие чинь ашигтай бактеритай ингээ байх хэвээр. Тэгээд яг энэ ходоодондох гидсэнд хамгийн ашигтай бактериудыг тэр стресс чинь бууруулад байдаг гинэ. За. Тэгэхээр нөгөө стресс ингээд буурахаар бидний дархлаа, сэтгэл тогтворгүй болгох гэдэг маш олон ингээ асуудлууд байнгут бидний үр бүтээмжтэй. Ялангуяа танд бол одоо хамгийн их одоо үр бүтээмжтэй бас ингээ тухайн цаг үедээ тийм байж тохиол хэцүү шүү дээ. Тэгэхээр яг энэ нөгөө ашигтай бактери чинь яг тэрүүгээр аягүй тустай юм байна. Дархлаа дэмждэг. Тэгээд ашигтай бактери мэдээж хэрэг өгнө. Сэтгэл санаа тогтворжуулна. Стресс бууруулна гэдэг таахгүй. Айгүй нөгөө сайн. Тийм байна. Тэгээ тиймэрхүү нөгөө нэг ашигтай байдлыг нь бид нэр өөртөө сайн судалж бас сонгож авч явах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээ одоо мэдээж хэрэг маш олон ашигтай бактериуд гардгаас энэ болохоор яг капсул хэлбэртэй нөгөө айгүй сайн байдаг юм байна. Тэгээд англиас яг албаасаар оруулж ирдэг. Хатааны нэрмжт. Английн хатааны нэрмж тийм ашигтай бактери юм аа. Баярлаа. Ямар гоё юм бэ? За та тэгээд сайн нөгөө стресс гэл нөгөө Монгол утаатай учраас Америк явсаа гэл тэгээд байна шүү дээ тий. Тэнгүүд Optipack манай одоо энэ дугаараа ивент тэтгэгчээс гадна Airy гэд энэ нөгөө агаарцын өршүүлэгч хгүй юу? За. Энэ та ингээ урсыг хардаа. Энэ ингээд ийм Монгол үлзийхээ. Тийм ээ. Тийм бас тий. Тийм ээ. Уртлаасаа харах юм бол энэ яг юу шиг. Энэ ингээд яг монголчууд одоо яг үйлдвэрлэдэг. Энд үү? Аха. За. За одоо бол
яг утааны үйлрэл тийм үү. Ёо орчны бохирдол гэж бас аяйгүй их байд юм байна. Бид энийг ингээ ажиллуулж үзэж байгаа хгүй. Энэ ингээд офс ч юм уу одоо ер нь хүний байгаа дотоод орчин бүхэл газар амир ихтэй. Одоо танаа хөгч гэсэн ингээ цэцэрлэг сургуульд явбал цэцэрлэг сургууль ч юм уу ингээ бас авал аяйгүй зүгээр санагдсан. Ялангуяа одоо нөгөө хүүхдтэй гэр бүлч гэдэг юм уу. Хүүхдтэй хөвгтгүүч хүн болгоно л одоо цэвэр агаар хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд онцлог нь болохоор бусад онцлог нь Монгол цэвэр хоньны ноосоор хийдэг гэсэн. Бусд нь болохоор доторх нөгөө агаар цэвэршүүлэгч нь. Оо вау. Монголчууд яг нөгөө нэг үйлдвэрлэж байхдаа яг тэрүүгээр маш онцлог гэсэн. Тэр нь болохоор байгальд 100% ингэж уустгаараа. Гэтэ арай өөрөөр хэлдэг ч хэвэл ямар ч байсан ингээд байгальд айгүй ээлтэй. Тэгээд баталгаатай нь одоо нөгөө гаднаас орж ирж байгаа зарим цэвэршүүлэгч нэг юм фильтр нь ингээд олддгоо гинэ. Тэгээ тийм учраас одоо энэ л болохоор яг Монголдо үйлдвэрлэдэг. Тэгээд нөө тоосны арчилын төртөө байдаг штэ. Тоосны арчилтай хүмүүс ч гэсэндээ 100 мундаа ингээд авчихдаг амар хэрэгтэй гэдэг ч аахгүй. Одоо бид нар аягүй тоосны арчилтай болоод байгаа юм ааши. Тийм тоосны арчил аягүй ихтэй байгаа штэ. Тий. Одоо нөгөө нэг жижиг тоосон цар юм. Тий. Тэгэхээр одоо хүүхдүүд ялангуяа аягүй эмзэг байдаг штэ. Тий. Бид нар ч гэсэн аягүй их нөгөө нэг тайзан дээр аягүй их жижиг тоосон цар аягүй их байдаг болохоор тоосон цараас аягүй их аршилдаг байхгүй юу. Тий. Ямар гоё юм бэ те. Тэгвэл шууд эндээсээ цэвэршүүлэгчээ нөгөө нэг солих юм авчих нь шүү дээ. Тий. Тэгээ Монгол залуучууд өөрсдөө яг нөгөө энэ 3 дахь загвар гэсэн бүр. 1 2 эхний 2 загвартай тэр нас нилээ эдэ олон хүмүүс танигдж байгаад энэ болохоор ер нь бол монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байгаа юм чинь ингээд Монгол хээ угуулцаа ингээ оруулаад монголчуудаа гэж зориулж байгаа мэдрэгч ингээ тоочтой ингээ асаах юм бол. Тийм үү. Тэгээ дуу чимээ бага энэ төр амар сурчлага хийсэн те. Тэгтээ гоё штэ ийм гоё юмыг бас танилцуулчлах хэрэгтэй. Тий одоо нөгөө яг хэрэгтэй. Тийм. Ер нь зундаач хэрэгтэй. Харин тий. Тоосны ингээд бохирдлын тэр ингээд сайн татчихна гингүүд хэрэгтэй байдаг байхгүй. Тийм байна. Ямар гоё юм. Сток гоё юм байна. Айгу тий ингээд манайх ингээд гоё өөрсдөө үйлдвэрлэгч болоод тий. Тэгэл ингээд хэрэглэх боломж олдох надад айгу гоё санагдаад идсэн шүү. Би тэгээ энэ хоёр бүтээгдэхүүн ингээд орж ирээд тэгээ ивент тэнгүүд би баярлаад олзуурхаад байгаа байхгүй. Яа тэгэхээр штэ аль нь бид нар одоо өдөр тутмын амьдралдаа ингээд стрессж штэ. Стресс тэнгүүд бидний ашигтай бактери буурна. Та тэгэхдээ юунаас стресстэй нэгэд утаанаас стрессж гин. Утаанаас стрессж ивэл та энийг авч тавиад цэвэршүүлж. Тэгээд цэвэршүүлэгч авч тавингуудаа стресстэй ажилласаа стресстэй байвал ашигтай бактери уугаар тавьчихна. Ерөөс амьдрал их хэрэгтэй юм байна гэж. Тэгээ энэ хоёр яг одоо нэг уйлралч таарад гэдэг юм уу? Яг гоё орж тийм байна. Та гоё юм байна. Баярлаа. За тэгээд бас дуусаагүй бэлэг. Танах. Ямар бэлэгтэй мэ? За энэ болохоор бид эдээ нөгөө юу? Аливаа нэгэн бас ингээ ажлуудаа төлөвлөхөд daily planner. Ямар гоё. За манай ингээд цолигчдынхаа бас ийм тодорхой юмнууд дээрээс айгүй гоё хөгжүүлэлт хийгээ явж байгаа. За энэ бол Cat Talk podcast-ийн зүгээс өгж байгаа талархлын бэлэг. Баярлаа. Зөндөө олон бэлэгтэй боллоо. Тэгээд вау. Ямар гоё юм бэ? Таны хуваалцсан төв хэн нэгний сэтгэлд гэрэл асаасан итгэлийг сэргээс нэгэн оч байлаа. Амьдралаас олж мэдсэн ухаарлаа. Зориглон бусадтай хуваалцсан танд гүнээ талархаж байна. Таны алхам бүр урам зориг ухаарл хайрг гэрлэр дүүрэн байх болтугай Cat Talk гинэ. Тах баярлаа. Ямар гоё юм бэ? Ийм гоё талархал авна гэж юусоо бодож байгаа юм байна шүү дээ. Айгу хүндтэй. Харин ингээд үг нь айгу гоё юм байна те. Нэрээ хуваалцаал те. Нэрээ хин нэгэнд нэг жоохон ч гэсэн оч өгч ивэл эн чин хичнээн сайхан те. Баярлаа. Яг ингээ гоё биетээр бас талархлаа илэрхийлэл гоё юм болоо гэж бодоод амттай санагдчих. Баярлалаа. За тэгээ угаалгасан зургууд нь танд үлдээд. За баярлалаа. За ингээд үнцэнтэй. Подкастт орсон биш зөндөө бэлэгтэй шүү. За өстө маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Та нарт бас амжилт хүсье. Баярлалаа. Урьж оролцсон нь баярлалаа. Тэгээд мэдээж бусдад урам зориг өгөхийг хичээгээд ийм гоё зүйлийн төлөө хичээж байгаа танаа баг хамт олонд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд амьдралд нь тий хамгийн гайхалтай болгоныг хүсье. Баярлалаа. За маш их баярлалаа. За. За тэгээ байж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг авах эсвэл энэ доор холбоосоор холбочин тэгээд тэндээс орж аваарэ. За баярлалаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.